Good evening again. За орой мэд хүргэе. I can't believe it's our final night. Дуусгах байгаа гэдэгт бүр итгэж чадахгүй байна. I'm going to miss you all so Та нарыг much. маш их санах болно гэдгээ хэлмээр байна. You've truly touched my heart in a Та very нар deep та нар way. үнэхээр миний зүрхсэд хүрсэн шүү. I want to thank everyone that's been involved in putting this conference together. Энэхүү конференцийг зохион байгуулалтад оролцсон хувь хүн болгонд би талархлаа илэрхийлмээр байна. I want to thank Brother Budma Бадма and Sister Pastor. NK. Инхэд баярлалаа. Өдөр алгаад шин хоёртоо. They love you so deeply Бид нар танд маш их хайртай. that years ago they had a vision of putting resources into your hands. Олон жилийн өмнө энэ хоёр маань та нарын гарт энэхүү номыг өгөх мөрөөдлийг тээсэн. We never could have done it without their help. Тэдний тусламжгүйгээр та нарын гар дээр энэ ном очих боломжгүй байсан. So I'm so grateful to them. Тэм учраас би энэ хоёртоо маш их баярлж байгаа гэдгээ дахин хэлье. 2.5 years ago, 2 жил хагасны өмнө my staff Christmas party, манай хамт олонны Крисмас баяр дээр Brother Budma and Sister NK Skyped in to our Christmas party and made my night. Бадма пастор инхээ хоёр Skype-аар бидэртэй холбогдож биднэрт Крисмсийн мэнд дэвшүүлсэн. I had no idea that 2.5 years later I would get the privilege of seeing them, hugging them, and being with you. Харин 2.5 жилийн дараагаар би тэднийг тэрвэрч тэдэртэй уулзаж тэдэртэй хамт мөр зэрэгцсэн үйлчлэн гэдгээ би төсөөлөжгүй явсан. I want to thank Rob and Vanessa Burbeck for Би how өнөөдөр tirelessly Rob, they've worked. Vanessa Burbank хоёрт бас их баярлалаа. Тэр хоёр бас өөрийнхөө хүч хөдөлмөрийг энэ үйлчлэлд бас зориулсан. He is our international director, Rob бол манай олон улсын захирал. but better than that, he's a dear friend. Гэхдээ захирал гэхээс илүүтэйгээр миний дотны найз. I want to thank so very much Colin and Melissa. Colin Melissa Higginbottom. хоёрт бас Would you маш их stand баярлалаа. up one Хоёр more босхгүй юу? time? Don't you love their passion for Jesus? Есүст хайртай, хайр нь халдвартай хайртай гоц энэ хоёр. They are very successful business people, Маш амжилттай бизнес хийж байгаа хос. and they've given heavily to the nations. Тэгээд олсон мөнгөө бүх үндэстнүүдэд сайн мэдээ тараахад өгдөг. And so not only have they given, they've come to preach. Тэгээд тэр хоёр мөнгөө өгсөн өнөөдөр бас үйлчлэхээр өөрийн бээрэнд байна. I love you very much. Маш их хайртай хоёрт. I want to thank Bat. He has worked so hard. You have to translate this. За, I want to thank you, Bat, бачаргал баярлалаа. for how hard you've worked За их and putting up with me. завгүй хүн төчөр Because ажилласан. I can be difficult to translate. Намайг орчуулах жоохон төвөгтэй байдаг юм аа гэж. I want to thank all the dancers. Өнөөдөр энд бүжиглсэн бүх бүжигчтэй талархал I want to илэрхийлээ. thank all the worship Манай leaders мартан дууны багийнхан талархал and the илэрхийлээ. musicians. Хөгжимчид, дуучидтай талархал илэрхийлээ. I want to thank all the ushers, Энд үйлчилсэн бүхий л үйлчлэгч нартаа all the баярлалаа. people that have run Утагч нартаа television баярлалаа. and audio. Бас манай аудио видеогийнх нь баярлалаа. And most of all, I want to thank all of you Гэхдээ хамгийн чухал нь та нартаа би баярлалаа гэж хэлмээр байна. for how hungry you've been for our Lord Та нар Jesus. эзний үгээр ямар их цангаж, ямар их хүлээлттэй ирсэнд чинь би та бүхэнд баярлалаа гэж хэлмээр I байна. said to Brother Budma and Rob the other night, Бадма Роб хоёрт би эртээр оройн нэг ингэж хэлсэн. I want to wear something Mongolian Би on нэг Монгол хувцас Saturday өмсчих night. юмсан. Би нэг Монгол хантаацтай уулзчих юмсан гэж I хэлсэн. want the people to know Тэгээ хүмүүст би that I hope they'll adopt me as a fellow Mongolian. намайг Монгол болгож өргөж аваасаа, үрчилж аваасаа гэж би хэлмээр байна гэж хэлсэн. I want to thank all the people that came out here in the lobby, the other ministries that have supported this event. Энэхүү конференцийг зохион байгуулахад бас бидэртэй хамтдаа оролцсон бүх байгууллагууд үзэсгэлэн гаргаж, номын худалдаа эрхэлсэн бүхий л байгууллагууд хамтрагч нартаа бас гүн талархал Let me илэрхийлье. say this. Yes, please give them. Бүгд алга ташцгаая. There's a friend of mine named Baron Gilfillan. За тэгэхээр зэрэг Baron гэдэг нэртэй манай нэг найз байдаг юм аа. He has International School of Ministry, ISOM. Тэгээд ISM гэдэг байгууллагыг ажилуулдаг. Lisa and I are a part of this. Энэ бол олон улсын сургуулийн байгууллага. We're some of the teachers, Лиса бид хоёр энэ байгууллагт тусалдаг. and we've supported them financially. Бид нар санхүүгээр энэ байгууллагыг дэмждэг.
They have roughly 400,000 Bible school students all over the world. Тэгээд дэлхийн үндэсэг булан бүрт 400,000 гаруй Библийн сургуулийн оюутнууд байгаа. It's all done online, and now they've come into Mongolia. 4,000 оюутантай энэ сургууль өнөөдөр бас ичнээ байдлаар Монголд орж ирж байгаа. You can get information on that out there in the foyer. Та нар хэрвээ энэ ичнээ сургуулийн талаар илүү их мэдээллийг авъя гэвэл лоббид энэ мэдээллүүдийг тавьсан байгаа. I do want to say we can stay in touch. Lisa and I have a Facebook page here in Mongolian. It's in Mongolian. За тэгээд Лиза бит хоёрын Messenger International гэсэн байгууллагын Монгол Facebook page байгаа. If you can speak English and read English, you can get us on Instagram or Twitter or Facebook in Хэрвээ English. англиар ярьж уншиж бичдэг бол манай англи хэлний Instagram, Facebook эсвэл Twitter page-ийг зочилж болно. We just want to stay in touch and really see this nation Би та бүхэнтэй холбоотой байхыг хүсэж байна. advance in the gospel. Энэ улс хэрхэн сайн мэдээгээр урагш давжлахыг харахыг би хүсэж байна. Are you ready for the word? Эзний үгэнд бэлэн үү? Are you ready for the word? Эзний үгийг хүлээж авахд бэлэн Are үү? you ready for the word? Эзний үгийг хүлээж авахд бэлэн үү? I prayed this afternoon. I said, Өнөөдөр God, this is the final service. I want such an impartation tonight өнөөдөр үдэш хамгийн сүүлчийн үдэш учраас би that өнөөдөр it таны will үгийг дамжуулмаар байна. forever change this nation. Өнөөдөр энэ үндэснийг орвонгоор нь өөрчлөх тэрхүү үгийг би дамжуулмаар байна гэж хэлсэн. So I want you to pray with me on Тийм that. учраас надтай хамт залбираач гэж би хүсэж байна. Let's stand up and let's Бүгдээ pray and хамтдаа believe босоод God for that. хамтдаа эзэн хандан залбирцгаая. Father, in the name of Jesus, Аава, Есүс Христийн нэрээр thank you for what you've already done. таны хийсэн бүхэнд би талархаж байна. Thank you for the love of Christ that has been so strong in this conference. Христийн хайр энэ конференцийн дундуур хүчтэй мэдрэгдсэн учраас Thank you баярлалаа. for the word of God that you've given to us, Бурхны үгийг та бидэнд дамжуулсан учраас for тань your баярлалаа. presence, Таны for the оршихуй, healing, таны эдгэрэл, the таны deliverances, чөлөөлөлт, the salvation, таны аврал, for all that you've done. өнөөдөр энэ бидний дунд хийсэн бүхий л We зүйлийг тань талархаж байна. acknowledge that nothing could have been done except by your power and Зөвхөн your таны хүч spirit. чадлаар, зөвхөн таны хүч чадлаар энэ бүхэн хийгдсэн гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. But tonight, Харин өнөөдөр I'm asking that you would pour out your spirit та өөрийнхөө сүнсийг бидэн дээр асгаж өгөөч. in this meeting. Та өнөөдөр яг энэ That there would үдэш be such an impartation таны гайхамшигтай сүнсний дамжуулалт байх болтугай. that this nation will never, ever, ever be the same Энэ again. үндэстэн орвоогоор өөрчлөгдсөн ард түмэн болохыг бид харахыг хүсэж байна. You said that you were able to do exceedingly abundantly above all that we can Та ask or бясалган think. дүүрнээр халтлан хийж өгнө. Тим гайхамшигтай ивэл хөрөлийг өгнө гэж амласан. We ask that you would do that tonight. Go Өнөөдөр beyond what we та can өөрийнхөө imagine or амлалтыг dream of санаж tonight. бидний төсөөллөөс шилүүтэйгээр та бид нар дээр бясалган дүүрэн ивэл хөрөлийг асгаж өгөөч. And Father, we vow to give you Аваа би all таны the өмнө glory, бүхийж байна. Бид танд бүх алдар хүндлэлийг өргөж байна. all the honor and the praise and the Бүх алдар thanksgiving. магтаал танд байх зохистой. And it's in Jesus' mighty Энэ бүхнийг name. бид нар Есүсийн агуу хүчтэй нэрээр залбирanгуйж байна. And everybody that agrees Бүгдээрээ дахиад shouts, хашгирцгаая эзэн амен гэж. 1 2 3. come on, yeah, give him praise. Give him Бүгдээрээ хамтдаа praise алгаад очиад эзнийг магтцгаая. in advance Бүгдээрээ чанга for ташцгаая. what he's going to do. Алгаад чанга ташцгаая. Бүгдээрээ эзнийг магтъя. You can be seated. Халелуя. Keep the house lights up. I love seeing the people. Заалныхаа ерөнхий гэрлийг асаагаарай. Заалныхаа ерөнхий гэрлийг асаагаад болж I үзвэл. want to open up tonight with the Paul's words to the book to the Ephesian church. Эфесотойгонд бичсэн загтлаар би өнөөдрийнхөө номлыг эхэлмээр байна. Paul says in Ephesians chapter 3 verses 9 and 10, Эфесийн 3-ын 9-10 дугаар ишлэлдэр Паул ингэж хэлсэн. my task is to bring out into the open Миний үүрэг бол and Бурхан юу хийж байгааг make plain what God has been doing. бүгдэд нээлттэй бөгөөд ойлгомжтой болгох явдал юм аа. Through Christians like yourselves, this extraordinary plan of God is becoming known. Тань шиг итгэгчдээр дамжуулан Бурханы юр бусын төлөвлөгөө мэдэгдсэн билээ гэсэн. Paul said there is a plan of God that needs to be brought out into the open. Паул юу гэж хэлсэн гэхээр зэрэг Бурханы төлөвлөгөөг нийтэд ил болгох цаг болсон гэж хэлсэн. And that plan that he has for you and I Чиний is амьдрал- extraordinary. Миний амьдралд зохиосон, зориулсан Бурханы төлөвлөгөө бол үнэхээр юр бусын төлөвлөгөө. God's plan for your life is extraordinary. Бурханы таны амьдралд зориулсан төлөвлөгөө бол юр бусын. Let's first of all start out by defining this word extraordinary. Бүгдээрээ юр бусын гэдэг үгийг эхлээд анхааралтай ажиглацгаая. The word means
to go beyond what is usual. Юр бусын гэдэг үгийн тодорхойлолт нь юу вэ гэхээр байдаг жирийн зүйлээс хол давсан It гэсэн is утгатай. defined as exceeding the common measure. Зүгээр энгийн хэмжүүрээс хитэрч гарсан гэсэн утгатай. Sometimes we can understand what a word is better by looking at what it is not. Заримдаа бид нар ямар нэгэн үгийн утгыг ойлгохын тулд эсрэг утгатай үгийг нь хардаг. The antonym of extraordinary is ordinary or common or normal. Тэгвэл юр бусын гэдэг үгийн эсрэг утгатай үг нь жирийн эгэл гэсэн утга санааг илэрхийлдэг. So the opposite of living an extraordinary life is to live a normal life. Тэгэхээр юр бусын амьдралаар амьдрахын эсрэг тал нь зүгээр л жирийн эгэл байх гэсэн. Unless it's been suppressed in you. Харин энийг чиний зүрх сэтгэлд чинь шахаж өгөөгүй бол There is an inborn desire in every single one of you хүн болгоны дотор эгэл жирийн тэр юр бусын амьдралаар амьдрах хүсэл нуугдж байдаг. to live an extraordinary life. Хүн болгоны дотор нуугдж байдаг. To prove this, Энийг батлахын тулд just look at the most successful movies of all time. энэ дэлхий дээр гарсан хамгийн амжилттай, хамгийн олон үзэгчтэй киног бодоод үз. If you look at the top blockbuster movies of all time in Hollywood, Хамгийн топ 10 кинонуудын жагсаалтыг үзэх юм бол 80% of those movies are about extraordinary characters, many of them possessing extraordinary powers. тэр кинонуудын 80 гаруй хувь нь юр бусын зан чанар, юр бусын үйл явдал хүмүүсийг төлөөлөн гаргасан үйл явдалтай кинонууд байдаг. What are some of those movies? You got Ямар кинонууд байдаг вэ? Spider-Man, Star Wars, Хүн Iron Аз байна, Man, Оддын дайн байна, Batman, Batman байна, X-Men, X-Men The байна. Avengers, Avengers. Indiana Jones. гэх мэтчлэг, Indiana Jones. So I want you to think about this. За тэгвэл эдний тухай бодохдоо The most popular movies of all time are not love stories. хамгийн амжилттай кинонууд бол хайрын тухай кино байдгүй. They're not war stories. Дайны тухай кино байдгүй. They're not stories about true life accounts. Зүгээр л амьдралыг бодох байдлаар нь тусгасан кино байдгүй. The most popular movies of all time are about extraordinary characters. Харин хамгийн амжилттай кинонууд бол хамгийн юр бусын хүмүүсийг харуулсан кино байсан юм аа. Why is that? Яагаад ингэдэг юм бэ? Because God has called you and I to the Яагаад extraordinary, гэвэл Бурхан та биднийг юр бусын амьдралд урин дуудсан. and we yearn for it. Бид нар ч гэсэн ийм тэмүүлэлтэйгээр төрсөн. That's why we go to these movies. Тийм учраас бид нар ийм кинонуудыг үзэх дуртай байдаг. This is not the way Christianity has been portrayed. Харин харамсалтай нь Христ итгэлийг юр бусын байдлаар ердөөсөө зураглаагүй проблем байна. One of the things that kept me from becoming a Christian for so many years Олон жилийн туршид Христэд итгээд Христийг дагалдсан хүмүүсийн хувьд was I saw Christians as weak, defeated, and spineless. яагаад хүмүүс ихэвчлэн дандаа сул дорой, дандаа ялагдсан, дандаа үлбгэр байдаг юм бэ гэж би гайхдаг. I didn't see Christians as pioneers, Христ хүмүүс хизээч пионерууд буюу анхдагч хүмүүс байгаагүй. as people who lived outside the box Хайр цагнаас гарсан сэтгэлгээ дутагддаг Христ хүмүүст. or did extraordinary things. Юр бусын зүйлүүдийг хийгээгүй байдаг. But yet that's not the way God created us, because God created us in Genesis 1:27. He created human beings to be godlike, reflecting his nature. Гэтэл Бурхан анханасаа биднийг ийм бүлгэр байгаар бүтээгээгүй. Харин Бурхан биднийг өөрийнхөө дүр төрхөөр өөртөө адилхан байгаар бүтээсэн байна. How many of you know God's not ordinary? He's Бурхан definitely extraordinary. жирийн нэг зүйл гэж боддгоо хүмүүс байвал хашгираарай. Бурхан бол юр бусын Бурхан. Oh, I like the house lights. Put those back on. Put the house lights back Заалгаа on. гэрлийг. Oh, I Заалгаа love that. гэрлийг. Keep them on. Keep them on. Зүгээр заалгаа Whatever you гэрлийг. did, Хүмүүс do it. харагдахгүй байна. Бид нар хүмүүсийг хармаар байна. Уртаас гялаагаад байна. Прожекторууд. За баярлалаа. Johnny Likey. So the question we've got to ask tonight Өнөөдөр нэг асуултыг асууя өөрсдөөсөө. is, how do we live the extraordinary life? Бид нар тэгвэл яаж юр бусын амьдралаар амьдрах юм бэ? Why do so many Christians live an ordinary Яагаад life? ийм олон итгэгч нар юр бусын биш үлбгэр амьдралаар амьдрд юм бэ? Why aren't we living in the Яагаад бид extraordinary нар life? ийм юр бусын амьдралаар амьдрч болохгүй юм бэ? So how do we do it? Яаж амьдрах юм? Would you like to know? Та нар мэдмээр байна уу? There's a secret. Нууцыг хэлж өгье. You want to know? Нууцыг мэдмээр байна уу? Do you want to know? Мэдмээр байна. The grace of God. Энэ бол Бурхны нэгүсэл. Now, Тэгэхээр
This doesn't make sense to a lot of people. Энийг хэлэхээр хүмүүс ойлгодгүй л дээ. And let me explain why. Би энийг яагаад гэдгийг тайлбарлаж өгье. Most Christians see the grace of God as only forgiveness of sins. Олон итгэгчид юу гэж боддог вэ гэхээр Бурхны нэгүсэл бол зүгээр л гим нүглийн уучлал өршөөл гэж боддог. In fact, a survey was done in the United States about 5 years ago. Америк 5 жилийн өмнө нэг судалгаа хийсэн байна. Over 5,000 Christians were polled in the survey. 5,000 хүн, 5,000 итгэгчдийг энэ судалгаанд хамруулсан. In the survey, they asked, give her 3 or more one-word definitions or descriptions of the grace of God. Нэгүсэл гэдэг үгийг тайлбарласан 3 утга санааг бичээрэй гэсэн ийм судалгаа байсан. The overwhelming response Хамгийн их хариулт авсан хариулт was salvation, аврал, forgiveness of sins, гим нүглийн уучлал, a free unmerited gift, тэгээд болцолгүй and хайр. the love of God. That's with the top 4 Бурхны answers. хайр гэсэн ийм 4 асуулт хамгийн топ хариултууд болсон. Now, I'm so glad that they understand, that American Christians understand that we're saved by grace and only by grace. Нэг талаас Америкийн итгэгч нар нэгүслээр аврагдсан гэдгээ ойлгож байгаад нь би хувьдаа маш их баярлсан. That's true. Энэ бол үнэн. And that the grace of God is a gift we cannot earn. Бурхны нэгүсэл бол бидэнд өгөгдсөн бэлэг. Бид нар хизээч энэ бэлгийг өөрийнхөө хүч чадлаар худалдаж авах боломжгүй. That's true. Энэ бол үнэн. And by the grace of God, our sins have been obliterated. Бидний гим нүгэл Бурхны нэгүслээр хүчингүй болсон. Энэ бол үнэн. That's true. Энэ бол үнэн. But here's where the tragedy occurred in the survey. Гэхдээ нэгэн харамсалтай дутагдал байгаад байна. Only 2%. Судалгаанд оролцсон хүмүүсийн 2% нь л Did you hear what I just said? 2% сонсож байна уу? Ингээ сонсож байна. 2% нь of those 5,000 Christians surveyed 5,000 хүний судалгаа авсан шүү дээ. said that grace was God's empowerment. 2% нь юу гэж хэлсэн гэхээр энэ бол Бурхны эрх мэдлжүүлэлт юм а гэж хэлсэн. Yet this is exactly how God Himself defines His grace. Тэгэхээр Бурхан өөрөө нэгүслийг яг ингэж тайлбарладаг, ингэж илэрхийлдэг. God says in 2 Corinthians chapter 12 verse 9, 2-р Коринтын 12-ийн 9-р эшлэлдэр my grace is all you need, for my power works best in your weakness or your human inability. миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь мөхс байдал дотор миний хүч бүрэн төгс болдог гэж хэлсэн байна. These words were God's words straight to the Apostle Paul. Энэ бол Паулд өгөгдсөн Бурханаас ирсэн үг байна. God defines His grace as His power that gives Paul the ability to do what he couldn't do in his own ability. Бурхан юу гэж хэлж байгааг гэхээр Бурханы хувьд Бурханы нэгүсэл гэдэг бол Паулийн хийж чадахгүй байгаа тэр зүйлд хүч нэмэх хүч чадал юмаа гэж тодорхойлсон байна. Look how Peter defines the grace of God. Петр нэгүслийг юу гэж тодорхойлсон бэ? Peter says grace be multiplied to you as His divine power. Юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг Бурханы нэгүсэл та нарт арвижих болтугай тэгснээр Бурханы хүч чадал нэмэгдэх юмаа гэж хэлсэн. Has given to us all things that pertain to life and godliness. Түүний жинхэнэ мэдлэгээр дамжин Бурханы хүч бидэнд ам болоод итгэл сүсэгт хамаатай бүхнийг ханган сойрхсон гэж хэлсэн. Peter Peter defines the grace of God Бурханы нэгүслийг ийм утгаар ойлгож авсан байна. as God's divine power. Ямар утгаар вэ гэхээр нэгүсэл гэдэг бол Бурханы тэнгэрлэг хүч чадал. Yet only 2% of the American Christians Гэтэл know that. харамсалтай нь Америкчуудын 2% нь л нэгүслийг хүч чадал гэж ойлгодог. And in my experience of traveling all over the world, many other Christians all over the world are the same way. Дэлхийд аялсан аяллын мань үр дүнд ч гэсэн харамсалтай нь маш цөөхөн хувь нь л нэгүслийг хүч чадал гэдэг тодорхойлдог ойлгодог. Let me go deeper. Өшөө илүү гүнзгий Can I яваа. be academic just for a couple minutes? Өшөөгийн гүнзгий явъя. If you look at the Greek word for grace, Хэрвээ бүгдээрээ нэгүсэл гэдгийг илэрхийлдэг грек үгийг харах юм бол it is the Greek word charis. Taurus гэсэн үг байгаа. It is defined as this: Charis гэсэн үг байгаа. gift, favor, benefit, gracious, and liberality. Charis гэдэг үгийн тодорхойлолт нь бол бэлэг, таалал, ач тус, нэгүүлсэх чанар гэж хэлсэн байна. If you take this initial definition of grace that is defined here, wait a minute, I didn't say the other one yet. If you take this initial definition of grace and you couple together with selected scriptures in the book of Ephesians and Romans, you get the definition of grace that most Christians are familiar with. За тэгэхээр зэрэг хэрвээ энэ Strong-ийн тайлбар толийг бас Библийн хоёр орчуулгыг хооронд харьцуулаад харах юм бол энэ нэгүсэл гэдэг үгийн тайлбар
үгнүүд нь энэ байна. But Strong's dictionary doesn't stop there. Гэхдээ Strong-ийн тайлбар тойл цааш нь үргэлжлүүлээд тайлбарлахдаа It goes on to say that grace is the divine influence upon the heart and its reflection in the life. юу гэж хэлсэн гэхлээр зэрэг нэгүүлсэл гэдэг бол зүрхэнд ирэх тэнгэрлэг нөлөө ба нөлөө нь тухайн хүнээс харагдах зүйл юм а гэж хэлсэн. That is the empowerment of grace. Энэ бол Бурхны биднэрт өгдөг нэгүүлсэл юм а. The reflection in the life. Нэгүүлслийн хүч чадал буюу нэгүүлслийн эрх мэдэлжүүлэлт. When Barnabas went to the churches in Antioch in Acts chapter 11, Үйлсийн 11-р бүлэг дээр Барнаб he Сүмүдэр явсан. saw the grace of God on the people. He didn't hear about it. Тэр биш Барнабыг тэгж явж байхдаа Барнаб Бурхны нэгүүлсэл тэдний дээр ямар хүчтэй байгааг харсан, харин сонсоогүй. He saw the empowerment that was reflected in their Бурхны life. нэгүүлслээр дамжин ирсэн хүч чадлыг Барнаб өөрийнхөө нүдээр харсан. If you look at another encyclopedia's definition of this Greek word, Өөр нэвтрхийн тойл дээр it is God's empowering presence in one's life. нэгүүлслийг юу гэж тайлбарласан гэхлээр зэрэг энэ бол хүний амьдралд өгдөг Бурхны хүч чадал гэж So хэлсэн. after years of prayer and study, Тэгэхээр олон жилийн туршид I've би come up тайлбарч энэ тухай судалж my own definition of би grace. өөрийнхөө тайлбартай болсон байна. God's empowerment that gives us the ability to go beyond our natural ability. Бидний төрлөг чанараас давсан чадварыг өгдөг Бурхны яндашгүй их хүч чадал гэж би тайлбарласан. Now, why is it such a tragedy that many Christians don't know this? Яагаад олон итгэгчдэр тэгвэл нэгүсэл гэдгийг энэ чухал тодорхойлолтыг ойлгодгүй юм уу эсвэл мэддэггүй юм бэ? Let me do a little hypothetical scenario Би here. зүгээр нэг юм тийм таамаглал дэвшүүлээ л да. Let's say all of us researched and we found a small tribe that lives in the bush in Africa. За бүгдээрээ тал тийшээ яваад заа юу. Энэ- Африкийн нэгэн ширингэнд хизээж хүн уулзж очиж байгаагүй нэг тийм жижигхэн омгийнхныг олж очлоо гэж бодъё. And we just want to reach out to them. Тэгээд тэр омгийнханд сайн мэдээ хүргэхээр боллоо гэж бодъё. Because what we've learned Харин бид нар юу сурч авах вэ is гэхээр for them to get fresh water for their people, тэд нар цэвэр ус авахын тулд they got to walk with these big pails on their head, маш том хувийн сав толгоон дээрээ тавиад 2 kilometers every day, 2 км-ийн аяллалыг туулаад get the water, усаа утгаж аваад and carry it back to give drink to their people. тэгээд хүмүүст хүүхдүүдтэй ус өгөхөр очдог гэж бодъё. When they need food, Хоол хэрэгтэй үедээ the animals just don't walk through their camp and say, "Hi, I'm your dinner мэдээж spirit." амьтад хурж ирээд намайг агнаарай би хоол чи явж шүү гэж хэлэхгүй шүү дээ. They have to hunt the animals. Мэдээж амьтдыг агнах хэрэгтэй болно. Sometimes they may kill that antelope 8 or 9 kilometers away from their Магадгүй camp. 8 км тэр амьтныг хөөж ан олж авна. So they've got to carry that 800 kilogram animal Тэгээд back тэр to their 800 camp. кг-ийн хүндтэй тэр амьтнаа чирээд эргээд омгийнхоо байран дээр ирнэ. 8 kilometers. 8 км алхаж ирнэ. So you know what we decide? За тэгээд We're going to give a gift to them. тэднэрт нэг бэлэг өгөхөр боллоо гэж бодъё. We're going to be gracious to them. Бид нар тэднэрт нэгүүлсээр хандмаар байна шүү дээ. We're going to be liberal with them. Бид нар тэднэртэй их чөлөөтэй баймаар байна. We're going to be generous with them. Бид нар тэднэрт их өгөөмөр баймаар байна. Those are all the definitions of grace. Энэ бол нэгүүлслийн бүх тодорхойлолтууд We гэсэн. decide we're going to buy them a brand new 2016 Land Rover За бид нар бүгдээ SUV. за бодъё л доо. Бүгдээ тэднэрт бэлэг өгөхөр боллоо. 2016 оны хамгийн сүүлийн үеийн Land Rover-ийн моделийг So we өгсөн. ship the Land Rover over to Africa. За тэгээд бид нар Land Rover-ыг ачуулаад Африкт авчихсан. We park it outside the bush. За тэгээд яг тэр нөгөө нэг омгийнхны амьдардаг We go into the bush. гэрийнх нь гадаа аваачаа We тавилаа get гэж the бодъё. chief and the small За tribe тэгээд нөгөө нэг омгийн ахлагчид and we bring them out. авчраад дуудаж The авчраад. chief has never seen a vehicle before. Тэгээд тэр ахлагч хизээш машин үзээгүй амьдралтаа. We go, Chief, this is our gift to you. За омгийн ахлагчаа бидний танд өгөх бэлэг энэ байна. So we put the chief in the Land Rover. За тэгээд нөгөө омгийн ахлагчийг машиндаа суулгалаа. We start it up. Машин асаалаа. We say, Chief, this Land Rover is amazing. За омгийн ахлагчаа энэ өстө үнэхээр гайхамшигтай машин It's байгаамаа. got air conditioning. Амар гоё AC-тэй. So when it's hot out, you just push Халуун this байх юм бол button энэ товчийг дараал тэгээд сэрүүхэн болчихно. and it makes it nice and cool in Тэгээд here. айгуу гоё сэрүүхэн болчихно. It's also got an XM satellite radio. Тэгээд бас XM гэдэг нэртэй хиймэл дагуулын радиотой. So you can hear broadcasts from all Та over нар the дэлхийн world. бүх өнцөг болон бүрээс радиогийн нэвтрүүлгийг сонсох боломжтой. Chief goes, whoa. Оо нөгөө омгийн ахлагч хөө. It's got a DVD player in it. DVD тоглуулагчтай. So we pull out the movies. Тэгээд бид нар кино гаргаж өгöd. We plug in Avatar. Тэгээд аватар гэдэг киног тавьж өгöd. The chief is amazed by the blue Нөгөө people. омгийн ахлагч гайхаж шүү. Амар гайхаж. Whoa.
Then we say it's got a CD player. Тэгээд бас CD тоглодог юм байна шүү дээ. We put some good Mongolian praise Амар and гоё worship on Монголын the CD. хөмийн хөгжим ч юм уу, магтаадын хөгжим тавиад. Chief is like, whoa. Нөгөө онгойлгч чинь гайхал. So we get out of the car. Тэгээ машинаас бус. Chief is like, what do I give you for this? Одоо би энэний хариу чамд юу өгөх юм бэ гэсэн. No, it's free. Чи юу ч өгөхгүй энэ бол No, you could never buy Оо this. та энийг бол худалдаж авч It's our чадахгүй gift to you дээ. Энийг би because we танд love бэлэг болгоо гэж байгаа маа гэсэн. So we leave. За тэгээд яваад өглөө. But then 3 months later, 3 сарын дараагаар we discover яасан гэж? they're still walking 2 kilometers every day Оо with the нөгөө усаа water. зөөдөг хэвээрээ 2 км нөгөө хувингаа тавьсан явж ил байна нөгөө They're дэвтэрч. still carrying the heavy Оо animals нөгөө back. 800 кг-ийн анги чирээд явж байгаа нөгөө болчих. Why? Яасан бэ? Because we forgot Яагаад гэвэл to tell the chief the primary function of the vehicle is transportation. бид нар омгийн анхлагчид энэ машины үндсэн функц нь тээвэрлэх зориулттай ба гэдгийг минь зааж өгөх мартсан байна. We have forgot to tell the church that the primary functional definition of the grace of God is His empowerment. Өнөөдөр бид нар сүм чуулгануудад юу заахыг мартсан бэ гэвэл нэгүслийн хамгийн үндсэн функц бол Бурхны хүч чадал гэдгийг хэлхээ мартсан байна. That's where you clap. Тийм учраас та нар одоо алгаад иших хэрэгтэй. You say, hey, Oi. hey. I'm not clapping on this one, John. Би энийг алгаад ташчныг хүлээж амааргүй байна. Why not? Яагаад алгаад ташч хүлээж авахгүй? Because you said the primary definition. Яагаад гэвэл та хэлсэн шүү дээ. Сая үндсэн тодорхойлт гэж хэлсэн шүү дээ. Oh yeah, I meant the primary definition. Яг би тэгж хэлсэн. Үндсэн тодорхойлт. Нэгүслийн үндсэн тодорхойлт. Let me tell you what happened to me. Надад юу болсон гэж? One day I was just praying. Нэг өдөр би залбирчсэн. Lisa and my boys were gone. Лиса хөвгүүд гэрээс I'm walking around the house praying. Би тэгээд гэрийнхээ иргэн тойрон яваад залбирчсэн. And the Holy Spirit asked me a question. Ариун сүнс надаас нэг асуулт асуусан. He said, son, Минийхөө do you know how I introduced grace in my book, the New Testament? би өөрийнхөө шинэ гэрээ номонд нэгүслийг яаж анх танилцуулсныг чи мэдхүү гэж асуусан. Now, as an author that's written 19 books, that question 19 really meant something to me. зохиолч хүний хувьд бол энэ асуултыг сонирхолтой хачирхалтай байсан л да. Because anytime I'm writing a book, Ном бичих болгондоо and I introduce a term that I know most people are not familiar with, би ном бичих болгондоо тэнд сонгож авсан нэр томьёогоо албаар их гүн гүнзгий тайлбарладаг. when I introduce it, I got to give the primary definition. За тэгээд би нэр томьёог тайлбарлахдаа хамгийн үндсэн нэр томьёог тайлбарладаг. Later on in the book, I can give a second and a third За тэгээд definition. дараагаар номынхон явцад би бусад томьёоллуудыг нь тайлбаруудыг нь гаргаж өгдөг. Let me give you an example. За би жишээ хэлье. If we're writing a letter to the chief in Africa, За хэрвээ би Африкийн омгийн анхлагчид захаа бичлэг гэж we're going бодъё. to say, Dear Chief, we're giving you a Land Rover. Its primary function За is ямар захаа бич transportation. ямар захаа бичих гэхээр зэрэг омгийн анхлагчаа бид нар танд Land Rover машин өгч जैन. Энэ бол тээврийн хэрэгсэл юм а гэж бичиж бодъё. Now you don't have to carry water 2 Та нар kilometers. одоо 2 км-ийн туршид усаа зөөх хэрэггүй болсон. Just drive to the spring and haul it back. Зүгээр л булаг руу очиод усаа аваад машиндаа ачаад аваад ир. Then in the second paragraph, I can tell them about the DVD player and the air conditioning. За тэгээд хоёр дахь тоглол бүрнээс бол би одоо энэ машин чинь AC-тэй, энэ машин чинь DVD-тэй Third paragraph, янз the янзын тайлбарч CD. болно тийм ээ. Тэгээд гурав дахь тоглол бүрнээс эхлээд энэ CD тоглож болно. But I'm going to tell them the primary functional хамгийн definition ихэнд- when I introduce it. Хамгийн ихэнд би өөрийнхөө тодорхойлолтын хамгийн чухал тодорхойлолтоос эхэлж танилцуулна бидтэй. So God asked me, He said, how did I introduce grace in my book? Бурхан надаас асуусан. Би өөрийнхөө нэгүслийг өөрийнхөө номонд хэрхэн тайлбарласан бэ гэж. I said, I don't know. Мэдэхгүй гэж би хэлсэн. And I didn't Би know. үнэхээр мэдээгүй. So I go to the concordance За тэгээд би тайлбар толь дээр очиод and I found out how God introduces grace in the New Testament. тайлбар толиос би Бурхан өөрийнхөө нэгүслийг шинэ гэрэн дээр юу гэж тайлбарласан гэдгийг олж хайсан. It's John 1:16. Иохны 1:16 дээр Now look what it says. And of Jesus' fullness we have all received and grace for grace. Есүсийн дүүрнээс бид бүгдээрээ нэгүсэл дээрээ нэгүслийг нэмж хүлээн авсан гэсэн. Now what does grace for grace mean? Тэгэхээр зэрэг нэгүсэл дээр нэгүсэл гэж юу яриад байгаа юм бэ? I don't talk like that. Би ингэж ярьдгүй маа. So I wrote to a Greek language expert who lives in Athens, Greece. За энэний хариултыг олохын тулд би Грекийн Афинд амьдардаг грек хэлний мэрэгжилтэн захаа бичсэн. He has studied ancient Greece, Эртний грек хэлэл хэл судалдаг юм хүмүүс. Greek. And I asked him, I said, what does this mean, grace for grace? Нэгүслийг нэгүслэр гэж хэлсэн ямар учиртай юм бэ гэж асуусан. And he wrote me back. Тэр надад ингэж And хэлсэн. he said, John Bevere, Джон Бивер, the Apostle John was saying Илч Паул ингэж хэлсэн байна. that this is the fullness or the completeness
of why God gave us grace. Энэ юу гэсэн утгатай вэ гэхлээр Бурхан биднэрт яагаад нэгүслийг дүүрэн болгож өгсөн бэ гэдгийн тайлбар байна гэж хэлсэн. What's the fullness or the completeness of why God gave us grace? Бурханы өгсөн зүйлийн гүйцэд болсныг, бүтэн болсныг илэрхийлэл байна гэж хэлсэн. To give us the fullness of Jesus Christ. Өөрөөр хэлэх юм бол Бурхан өөрийнхөө нэгүслийг бүтэн болгохын тулд бидэнд юу өгсөн гэхлээр Есүс Христийг өгсөн байна. Okay, some of you aren't getting this. Та нарын зарим нь ойлгохгүй багшгүй. All right. Suppose I walk up to a struggling businessman За би нэг жоохон бүтлгүй бизнесментэй ярьлаа гэж бодъё. and I look at the struggling businessman За тэгээд тэр бүтлгүй нөхөртөө ярихдаа би and I say, hey, we have the new scientific means to be able to put on you the fullness, the full ability of Donald Trump and Bill Gates. За тэгэхээр зэрэг одоо бол бид нар шинжлэх ухааны шинэ нээлт хийцэн байгаа. Би чиний бүтлгүүтлийг чинь Дональд Трамп тэр нэмэх нь Билл Гейтсийн бүх тэр чадвар авьяасыг нь чамд шилжүүлэн өгдөг тийм шинэ технологи зохиоцсон гэж хэллээ гэж бодъё. What do you think that businessman's going to say? Тэр бүтлгүй нөхөр юу гэж хэлэх вэ? Shoot, dude, put it on me Ой, right now. над руу гяс тэрийг гяс өгөөч гэж хэлнэ. And what's going to happen? Тэгээ юу болох вэ? He's going to start thinking of ways of investing he's never thought of before. Тэгээд урд өмнө хизээч хийж байгаагүй тийм хөрөнгө оруулалтын арга замаар хийж эхэлнэ, ажиллаж эхэлнэ. What if I go up to a young man that wants to be a sumo wrestler? За тэгээд сумогийн тамирчин болохоор бэлтгэгдэж байгаа нэг залуу дээр очиод ингэж хэллээ гэж бодъё. And I say, hey, we have the new scientific means that we can put on you the fullness, the full ability of that guy in Japan. За хакход байдаг тэр бүх тэр бүх авьяас чадвар, тэр бүх хүч чадлыг чамд шууд шилжүүлээд өгчхөөр тийм шин технологиг би чамд бэлтгэж өглөө гэж хэлвэл яах вэ? What do you think that young man's going to say? Тэр залуу юу гэж хэлэх вэ? Dude, put it on me right now. Ой нөхөр, тэрийг гяс над дээр асгаадах гэж хэл. And what's going to happen? Юу болох вэ? He's going to become one of the best Тэр sumo wrestlers in хакхогч the world. ялахаар агуу сумогийн сумоч бол тийм үү? Well, grace hadn't given us the fullness of Donald Тэгэхээр юу Trump гэж хэлээд энэ нөхөр зэрэг нэгүүлсэл гэдэг бол or this wrestler эсвэл тэр бүхийн тухайд or Albert Einstein эсвэл Альберт Эйнштейний, or Beethoven. Бетховены Grace has given us the fullness of Jesus Christ himself personally. нэгүүлсэл гэдэг бол Есүс Христийн хуваар дамжуулан бидэрт нэгүүлслийг гүйцэд болгож өгсөн гэсэн үг. That's power. Энэ бол хүч чадал. So the Lord said to me, he said, I didn't introduce grace as salvation. Бурхан надад хэлэхдээ би нэгүүлслийг аврал гэж танилцуулаагүй. Is it salvation? Oh yeah, you better believe it, but that's later in the book. Аврал мөн үү гэвэл мөн энд итгэх хэрэгтэй. Гэхдээ дараа нь гарна. I didn't introduce it even as a free gift. Би энийг зүгээр үнэгүй бэлэг гэж танилцуулаагүй. He said, it is a free gift, but that's later in the book. Энэ үнэгүй бэлэг мөн үү гэвэл мөн энэ нь номын дараа хэсэгт гарна. I didn't introduce it as forgiveness of sins. Энийг би гим нүглийн уучлал It гэж is forgiveness of sins. танилцуулаагүй. Энэ бол гим нүглийн уучлал But that's later in the book. гэхдээ номын дараа хэсэгт He гарна. said, son, I introduced grace Харин минийхөө би as нэгүүлслийг the танилцуулахдаа fullness of Jesus би Christ. Есүс Христийн дүүрэн байдал гэж танилцуулсан гэж хэлсэн байна. So Peter says this. Петр ингэж хэлсэн. Peter says that this grace that God has given to us has made us partakers of the divine nature. Read the last part, the divine nature. Үүгээр тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаас сойрхов. What is the word nature mean? За тэгвэл It means the essential qualities or character of a person. мөн чанар гэж юу вэ? Зан чанар гэж юу вэ? Энэ бол тэр хүний дотоод мэс чанарыг хэлж байгаа. Do you understand Та нар ойлгож байна уу? that the grace of God has given us the fullness of the essential qualities or character of Jesus Christ? Юу гэж хэлж яах вэ гэхээр зэрэг Бурхны нэгүүлсэл бидэнд юу өгдөг үү гэхээр Христийн мөн чанар буюу Христийн мэс чанарыг бидний зүрх сэтгэлд бэлтгэж өгдөг гэсэн. That's why John the Apostle in his latter years writes this. Тийм учраас Илч Иохан өөрийнхөө амьдралын сүүлчийн өдрүүдэд ингэж бичиж байсан. As Jesus is, so are we in this world. Одоо цаг дээр Есүс энэ ертөнцид байдаг шиг бид мөн энэ ертөнцид байна гэж бичсэн байна.
He doesn't say, as Jesus is, so we're going to be in the next world. Тэгэхээр ингэж хэлээг байгаас Есүс байдаг шиг бид нэр ирээдүйд байх болно гэж хэлээгүй. As he is, Тэр одоо байдаг шиг so are we бид нар одоо байна. in this world. Энэ дэлхийд байна. That's why I get so angry. Тийм учраас миний And уур I хүрээд. mean angry. Би үнэхээр уур хүрээд идэг. When some minister stands up Зарим үгчсээр босч ирээд and says, well, you know, we Christians, we're really no different than sinners. We're just forgiven. зарим хүмүүс ингэж хэлдэг. Оо яг үгүй бид нар итгэгч нар. Гэхдээ бид нар нэг гимттэй нүгэлтэй хүмүүсээс нэг ялгагдаад ах юмгүй дээ. Бид нар зүгээр л уучлагдсан хүмүүс. Turn the guy's mic off. Ой тэр нөхрийн микрофоныг унтраа гэж хэлмээр Run санагд. out of the building. Тэр нөхрийг энэ байрнаас хөөж гарга гэж хэлмээр санагд. He's filling the air with the doctrine of a demon. Тэр чөтгөрийн теологоор нэгүслийн тухай энэ теологийг дарангуйлж байна. I mean, even nature teaches us better than that. Тэр байтугай бидний эргэн тойрны байгаль ертөнцийг харах юм бол энэс илүүг бид нар зааж өгөх боломжтой. Have you ever heard of a yak giving birth to a squirrel? Сарлагнаас хэрэм төрж байгааг та нар ер нь харсан уу? Have you ever heard of a horse giving birth to an unworthy worm? Мориноос чигийн улаа төрж байгааг харсан уу? The Bible says, beloved, now, Харин Библиэлд хайртуудаа одоо гэж хэлсэн байна. not later, Дараа биш. now Яг одоо are we the sons бид and нар daughters болов of God. Бурхны охид хөвгүүд юмаа гэж хэлсэн байна. We are bone of his bone. Бид нар түүний We are flesh of his яснаас flesh. тасарсан яс, махнаас тасарсан мах. As he is, Бид нар түүнтэй so are хамт we түүнийг энэ дэлхийд байгаа шиг бид нар бас энэ дэлхийд байна. in this world. Бид нар энэ дэлхийд түүн шиг одоо байна. So I want to look at Romans chapter 5, verse 17. Ромын 5-ын 17 дугаар ишлэлдэр Romans 5:17. Ромын 5-ын 17. Help me, Arden. I'm skipping a lot tonight. I want you to read this. Бүгдээр хамт уншицгаая. All who receive God's abundant grace Бурхны нэгүслийг хүлээж авсан бүх хүмүүс and are freely put right with him will rule in life through Christ. Go ahead and read it. нэгүслийн баялагийг болон зөвхт байдлын бэлгийг дүүрэн хүртгсэд нь Есүс Христ гэгч ганц хүнээр дамжин амь дотор ноёрхно гэж хэлсэн. They match, right? Yes. Rule in life. Амин дотор гэж хэлсэн. You want to know why so many Christians have trouble living holy, godly, pure lives? Зарим итгэгчнэр яагаад ариун амьдралаар амьдарч чаддгүй, эсвэл бурхандаг амьдралаар амьдарч чаддгүй гэдгийг нууцыг та нар мэдхүү. Because they're trying to do it in their own ability. Яагаад гэвэл тэд нар өөрсдийнхөө хүчээр амьдрах гэж хичээдэг байхгүй юу? Now listen to me. Намайг ангаж сонсч. I became a Christian. And when I became a Christian, I was so happy, so elated. But there was a problem. I was bound to pornography. Би Есүст итгэсэн. Би Есүст итгэсэн тэр бүч надад маш их баяр баясгалан дүүрэн жаргалыг өгсөн. Гэхдээ надад асуудал байсан. Тэр нь юу вэ гэхээр би порнографи үздэг байсан. I got addicted to pornography when I was 11 years old. Би 11 настайгаас л порнографийн донтой болсон. I became a Christian in 1979. Би 1979 онд анх Христ I итгэсэн. married Lisa in 1982. Би 1982 онд Лисатай I гэрэлсэн. thought, I've married the most beautiful girl in the world in my eyes. Би энэ дэлхий дээр миний нүдэнд хамгийн үзэгсэнтэй бүсгүйтэй It гэрэлсэн. will fix this pornography Тэгээд энэ problem. миний энэ порнографийн асуудлыг шийдчих байх таа гэж би бодсон. It didn't. Шийдэггүй. It got worse. Бүр дордсон. I went in the ministry in 1983. Би үйлчлэлд анх 1983 онд орсон. It got worse. Тэгээд бүр дордсон. But on May the 6th, 1985, Харин 1985 оны 5 сарын 6-ны өдөр God set me free from pornography, Бурхан- and I'm still free today. Бурхан намайг порнографийн донтолтоос чөлөөлсөн. Одоо би чөлөөтэй байна. What happened? Юу болсон? The first 6 years of my Christian life, Миний христчиг амьдралын эхний 6 жил I tried to get free from pornography in my own ability. би өөрийнхөө хүч чадлаар энэ порнографийн донтолтоос салах гэж тэмцсэн.
But in 1985, харин 1985 онд I found out about the power of God's grace. би Есүсийн би Бурхны нэгүслийн хүч чадлыг тухай олж And мэдсэн. it gave me the ability to do what I otherwise couldn't do in my own Миний урд ability. өмнө өөрийнхөө хүч чадлаар хийх гэж оролддог байсан тэр зүйлүүдийг Бурхан надад хийх хүч чадлыг өгч чаддгийн байр гэдгийг би ойлгосон. This is why the book of Hebrews tells us. Тэгэхээр Еврейчүүд бичсэн загтал дээр Hebrews chapter 12. 12 дугаар бүлэг дээр Therefore, since we're receiving a kingdom which cannot be shaken, ингэж хэлсэн байна. Тиймээс бид үл ганхах хаанчлалыг хүлээн авсан учраас let us have grace whereby we can serve God acceptably. үүгээр хүндлэл айдас бүхий тааламжт үйлчлэлийг Бурханд өргөцгөөё гэж хэлсэн. Grace empowers me to serve Him Нэгүүлсэл acceptably. надад хүч чадлыг өгдөг. So let's look at Romans 5:17 again. Тэгвэл Ромын 5:17 руу эргэж харцгаая. All who receive God's abundant grace will rule in life. Тэгэхээр ингэж хэлсэн байсан тийм үү? Бурхны дүүрэн нэгүүлсийг авагсад нь энэ амьдрал дотор хаанчлах болно гэж Now the хэлсэн. problem is Тэгэхээр many Christians are ruled by life. өнөөдөр Христэд итгэгчдийн олонхын амьдралд байдаг нэг асуудал бол тэд нар амьдралаар өдөртүүлж байдаг. Do you want to know why? Яагаад үг гэдгийг мэдэх үү? Because you can't have anything from heaven unless you believe. Яагаад гэвэл хэрвээ чи итгэхгүй юм бол ямар ч зүйлийг Тэнгэрээс хүлээж авах боломжгүй. And if 98% of the Christians don't know that grace is God's empowerment, Гэтэл хэрвээ итгэгчдийн 98% нь нэгүсэл гэдэг бол Бурхны хүч чадал гэдгийг ойлгож мэддгүй юм бол that means they're trying to live a godly life in their own ability. Бурханлаг амьдралыг өөрийнхөө хүч чадлаар замнах гэж оролдож байна гэсэн үг. And do you know what that does? Ингээд яана That гэж creates extreme frustration. энэ бол бидний дотор маш их цогцолтол бухимдлыг бий болгодог. I know. Би мэдчихэв. Би Because I тиймээс tried for 6 years. би өөрөө 6 жил яг тэр бухимдлын амьдралаар амьдсан байхгүй. And I Тийм учраас was би мэдчихэж байгаа. ruled by pornography. Би тэгээд порнографийн дон, As a порнографийн Christian. тэр донтолтоор би Христ итгэсэн мөртлөө би But when I порнограф намайг хянж байсан. But when I found out about God's grace, Харин би Бурхны нэгүслийн тухай олж мэдээд I was able to rule over би Бурхны pornography. нэгүслийн хүч чадлаар порнографийг би дэвсэлж чадсан. Thank God. Бурхан талархаж байна. What does it mean to rule in life by the grace of God? Амьдрал дотор Бурхны нэгүслэр захирна гэж юу хэлж байгаа юм бэ? It means we rise above the norm. Бид нар жирийн байдлын дээгүр гарна гэсэн үг. We break out of the status quo. Бид нар статус кво буюу хайрцагнаасаа гарна гэсэн үг. We become the head and not the tail. Бид нар сүүл биш, харин бид нар тэргүүн болно гэсэн үг. Where I come from in Colorado, the heads are usually leading and the tails are following. Манай нутаг Колорадод болов байж шүү дээ, тийм ээ. Ер нь толгойн дандаа урдаа яваад сүүлэн дандаа ардаа явдаг. My sad observation of much of the church world is that society leads and the church follows. А гэтэл харамсалтай нь миний ажигласнаар зарим газруудад итгэгч нар сүүлэн болоод нийгэм толгой нь болцсон байх юм аа. God says, I will make you above, not beneath. Бурхан юу гэж хэлсэн гэхээр зэрэг би чамайг доор нь биш, харин дээр нь байлгана гэж хэлсэн. That's his covenant promise. Энэ бол Бурханы өөрийнх нь амлалт. If we're above, who's beneath? Тэгэхээр хэрвээ бид нар дээр байх юм бол бидний доор хэн байх вэ? Society. Нийгэм. So what does it really mean to rule in life? Тэгвэл амьдрал дотор захирна гэж юу хэлж байгаа юм? Let me give you an example. Би танаас жишээ хэлье. If you're a public school teacher, За та дунд сургуулийн багш. you, by the gift of God's grace on your life, Бурханы нэгүслийн хүч чадлыг өөрийнхөө амьдралд авсан. are coming up with such innovative and creative ways of communicating wisdom and knowledge to your students. Өөрийнхөө сурагч нарт, өөрийнхөө шавнарт Бурханы танд өгсөн тэр гайхамшигтай авьяас бэлгээр маш бүтээч арга замуудаар Бурханы ивэл нэгүслийг тайлбарлаж өгөх боломж танд байгаа. That all the other public teachers are scratching their heads going, where's she getting these ideas from? Тэгээд бусад бүх итгэдэггүй багш нар толгоогоо маажаад энэ багш одоо ийм гоё санаа хаанаас олж авдаг байна гэтэл нь алмайруулахаар тийм гоё санаануудыг Бурхан танд өгнө. It means if you're a policeman, Цагдаа you, by the gift of God's grace on your life, таны амьдралд Бурханы нэгүслийн хүч чадал ирсэн. you're figuring out where the criminals are. Тэгээд гэмт хэрэгтнүүд хаагур нуугдж байгааг та ямар нэгэн байдлаар олж мэдээд You're solving the crimes. та тэгээд тэр бүх гэмт хэрэгтнүүдийг гэмт хэрэгүүдийг бүгдийг You're creating peace in neighborhoods. эрен сурвалжлаад
And all the other policemen and women are going, where's he getting all the ideas from? Ингэснээр та тухайн аймаг хоттой жинхэнэ амар амгалангийн хүн болоод бусад цагдаа нар таныг хараад алмаар The байна. grace of God. Энэ бол Бурхны нэгүсэл. See, look at Jesus. Есүсийг хардаа. He's on the shores of Galilee. Есүс нэгэн өдөр Галил нуурын ирэг дээр There's a professional fishing company нөгөө талд нь мэрэгжлийн загасчлалын баг ажиллаж ирсэн. having the worst day of their career. Тэд нар амьдралынхаа ажил мэрэгжлийнхаа хамгийн харанхуй өдрөөр явж байсан. When your profession is fishing, you better catch fish. Хэрвээ та үнэхээр мэрэгжлийн загасч юм бол загас барьдаг байх ёстой үстэй. They've caught nothing. Гэтэл тэр шөнө тэд нар юу ч бариагүй. But one encounter with the grace of God on Jesus, Харин тэд нар Есүс Христтэй уулзаад Есүс Христийн Бурхны нэгүслийг авсныхаа дараагаар it became the most successful тэдний загасчлал business day of their career. тэдний мэрэгжлийн түүхэнд хамгийн гайхамшигтай өдөр болоо хувирсан. And Jesus wasn't a fisherman, he was a carpenter. Есүс загасч байгаагүй. Есүс бол мужаан байсан. But Jesus had grace. Гэхдээ Есүс дотор нэгүсэл байсан. It means if you're in the medical field, Тэм учраас хэрвээ та эрүүл мэндийн ажилтан бол by the grace of God, Бурхны нэгүслээр you're coming up with such new ways, innovative ways of treating sickness and disease. та Бурхны хүч чадлаар та түүний авьяас бэлгээр өвчнийг эдгэх, эмчлэх маш гайхамшигтай аргыг сэтэж олно. You're making remarkable medical discoveries Та эрүүл мэндийн түүхэнд байгаагүй тийм нээлтийг хийх болно. that all the other medical people are scratching their heads going, where's she getting Бусад these эмчлэр ideas from? толгоогоо маажид энэ эмч яаж ийм мундаг байдаг юм бэ гэж бодно. The grace of God. Яагаад гэвэл Бурхны нэгүсэл байгаа учраас. It means if you're a businessman or a businesswoman, Бизнес эмэгтэй, бизнес эрэгтэйчүүд хандаж хэлэхэд you know when to buy, you know when to sell, хизээ баг, хизээ авч, хизээ зархаа та нар мэдэх you ёстой. know when to get in, when to not get in. Ямар бизнес орох уу, ямар бизнес гарах уу гэдгээ You're мэдэх ёстой. coming up with marketing ideas that are so innovative that your business is booming when other Маркетингийн people's маш are гайхамшигтай faltering. арга хэлбэрийг сэтээд тэр арга хэлбэр чинь танай бизнесийг үнэхээр гайхамшигтайгаар Why? Because you яагаад got гэвэл grace таны дотор Бурхны нэгүсэл байгаа. and you're ruling in life. Та нар ингэж амьдралыг захирагч нар болдгоо. So in essence, you're distinguishing yourself. Тэгэхээр та нар өөрсдийгөө бусдаас ялгаж, салгаж эхлэнэ гэсэн үг. Look at Daniel chapter 6. Даниэлийн 6 дугаар бүлгийг гаргая. Look at this. Хардаа. Daniel chapter 6. Даниэлийн 6 дугаар бүлэг. Then this Daniel began distinguishing himself among the commissioners and the satraps because he possessed an extraordinary spirit. Тэгэхэд өнөөх Даниэл юр бусын сүнстэй учраас сайд аймгийн захирагчдаас тодорч улмаар хаан түүгээр бүхэл хаанчлалыг захируулахаар төлөвлөж байлаа гэсэн. Now notice it says he began distinguishing himself. Өөрийгөө бусдаас ялгаж ихэлсэн гэж бичсэн байна энэ дэр It тийм үү? does not say God began to distinguish him. Энэ дэр бурхан түүнийг бусдаас ялгаж ихэлсэн гэж бичээгүй байгаа биз? No Bible translation will say Ямар ч that Библийн орчуулганд дэр юм байхгүй. because he began to distinguish Тэр himself. өөрийгөө бусдаас ялгаж ихэлсэн байна. I want you to think about it. Бодоод үзтээ. He and his three friends come out of this little country called Israel. Израиль гэдэг нэг жижигхэн аймагаас гарсан дөрвөн найз. They're brought into the most powerful nation in the world. Тэр үедээ дэлхийд хүчрхэг гүрэн гэгдэжсэн улсад авчрагдсан. I mean, some of you think China's something. Some of you think America's something. За магадгүй Америкийг том гэж эсвэл Хятадыг ч юм уу агуу гүрэн гэж бодно. China and America are nothing compared to Babylon. Харин тэр үеийн Бабилоны хаант улсад Америк Хятадыг аль нь ч хаанч хүрэхгүй. Babylon ruled the world. Тэр үед Бабилон дэлхийг эзэгнэн захирч They байсан. were number one in the world economically, Тэд нэр эдийн засгаараа socially, politically, нийгэм, улс төрөөрөө militarily, цэрэг, governmentally, засаг in захиргаа, education, боловсрол, in the arts. урлаг Nobody was better. тэр бүхнийг бүгдийг нь эзэглэсэн байсан. Daniel and his three friends come out of this little country, Тэгтэл Даниэл 3 найзтай хамт нэг жижигхэн газраас. and after the king interviews them, the king of Babylon interviews Та нар them. бодоод үзтээ Бабилоны хаан тэдрээс ярилцлага авсан байна шүү дээ. Daniel chapter 1 says, Та нар
харах юм бол Даниэлийн 1-р бүлэг дээр that the king of Babylon Бабилоны эзэн хаан determined them to be 10 times smarter, 10 times wiser, 10 times more innovative and creative than the best leaders in. ярилцлага авсныхаа дараагаар юу гэж дүгнэсэг гэхлээр зэрэг бусад захирагч нараас ухаанаараа 10 дахин, чадвараараа 10 дахин, сэтгэлгээгээрээ 10 дахин илүү юм байна гэсэн дүгнэлтийг хаан хийсэн байна. Daniel started coming up with ideas the other leaders never thought of. Бусад захирагч нарын бодож чадаагүй зүйлийг Даниэл бодсон. And they worked. Тэгээд тэр нь амжилттай байсан. It did so well that he ends up getting promoted to where he's over all of them. Энэ амжилттай болсон учраас тэрээр түүнийг тушаал дэвшүүлж бүх захирагч нарын захирагч болгосон. And you know what Jesus says? Харин Есүс юу гэж хэлсэн гэж? Of all the human beings born up until this day, no one is greater than John the Baptist. Харин Есүс юу гэж хэлсэн гэж? Энэ дэлхий дээр өнөөдрийг хүртэл төрсөн бүх ээжийн хөвгүүдийн дотроос Иохан Баптистаас агуу нь үгүй юм а гэж хэлсэн. So that makes John the Baptist greater than Daniel. Тэгэхээр ямар сони юм бэ? Иохан Баптист яг хараад Даниэлаас илүү агуу болчихсон Now don't юм байна. compare the two. Тэр хоёрыг харьцуулж John's a minister бодоод үз. Иохан бол үйлчлэгч байсан. and Daniel is a government leader. Харин Даниэл бол засаг захиргааны ажилтан байсан. But John's greater. Харин Иохан агуу гэж хэлсэн. But then Jesus said, but the least in the kingdom of heaven is greater than John. Харин дараагаар Есүс юу гэж хэлсэн гэхээр зэрэг Бурхны хаанчлал доторх хамгийн балчир нялх нь Иоханоос агуу юм а гэж хэлсэн. Which means the least in the kingdom of God is greater than Daniel. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна уу гэхээр Бурхны хаанчлал дотор хамгийн бага балчир нь Даниэлаас илүү агуу юм а гэж хэлсэн байна. So my question is, why aren't we distinguishing ourselves? Тэгвэл миний асуулт бид нэр яагаад өөрсдийгөө бусдаас ялгадгүй юм бэ? In the medical field, Бид нар эрүүл мэндийн салбарт, in government, бид нар засаг захиргаан, in athletics, бид нар биеийн тамир, in the arts, бид нар урлаг in соёл the урлаг, business бид нар world. бизнесийн ертөнцид. Because we don't know the power of Яагаад grace. гэвэл бид нар Бурхны нэгүслийн хүч чадлыг мэддэг учраас. Because we don't know the power of grace. Бид нар Бурхны нэгүслийн хүч чадлыг мэддэг учраас. Do you remember Paul said that God is able to do exceedingly abundantly above all that we can ask or think? Бурхан Паулаар дамжуулж юу гэж хэлсэн гэхээр зэрэг Бурхан та нарын амьдралд давуу хүчин чадлаар та нарын амьдралд хийж өгөх болно гэж хэлсэн байдаг. Finish the verse. Тэгээд тэр ишлэлийг дуусгая. According to the power that works in us. Ямар хүч чадлаар вэ гэхээр бидний дотроос ажилдаг түүний хүчээр гэж хэлсэн байна. Not the power that just comes on a special few. Ямар нэгэн цөөн сонгогдсон хүмүүстэр ирдэг тусгай хүч чадлын талаар The яриаггүй. power that works in us. Хүн болгоны дотор өгөгдсөн Христийн хүч чадлаар That's the grace энэ of бол God. Бурхны нэгүсэл. Can we talk about distinguishing ourselves? За бүгдээрээ бусдаас ялгах тухай ярьцгаая. Can we talk about distinguishing ourselves? Бусдаас бүгдээрээ ялгах тухай ярьцгаая. Come on, can we talk about Ялгарыг. distinguishing Ялгах ourselves? тухай ярьцгааж болох уу? Jesus says over and over again, Есүс олон удаа гэж хэлсэн. you are the light of the world. Та нар хорвогийн гэрэл. What do the lights do? Гэрэл яадаг юм? Shine. Гэрэлтдэг үстэй. Okay, when we walk out of this auditorium tonight, За өнөөдөр бүгдээр энэ залнаас гараад явхад darkness is going to cover the whole sky, гэрэл онтор нь энэ зал хав харахгүй, гадааш хав харахгүй. right? Гадаа харахгүй байх тийм ээ. But what do the stars do? Харин однууд яадаг юм? They distinguish themselves among the darkness. Однууд өөрсдийгөө харанхуугаас ялгархын тулд гэрэлтдэг. Listen to Isaiah's word. Исаигийн үгийг бүгдээр харцгаая. Arise, shine. Бос гэрэлт гэж хэлсэн байна. Thy light has come, and the glory, the greatness of God is rising upon you. Бурхны гэрэл чам дээрээс гэрэлтэж байна гэж хэлсэн. Not descending, Чиний дээрээс биш. rising. Чиний доороос гэрэлтэж байна гэж We're going хэлсэн. to wake up to the power that we have in us. Тэгэхээр зэрэг энийг бид нар Бурхны хүч чадал бидэрт өгөгдсөн хүч чадлын тухай гэж He says, ойлгож байна. because darkness is going to cover the earth and gross darkness to the people. Яагаад гэвэл энэ дэлхийг харанхуй бүрхэх болно. But the light of God is going to rise Харин upon you, and Бурхны unbelievers гэрэл- are going to be drawn to your light. Бидний дотроос мандан бадрах болно. Тийм учраас хүмүүс тэр гэрэл рүү татагдах болно гэж хэлсэн байна. Darkness covers the sky. Тэнгэрийг What do харанхуй the бүрхэх. stars do? Харин They од яадаг вэ? distinguish themselves among the darkness. They Однууд shine. харанхуугаас өөрсдөө гэрэлтж байж ялгадаг.
Do you know what most Christians' concept of being the light of the world is? Харин ихэнх итгэгчнэр өөрсдөө дэлхийн гэрэл гэж бодохдоо юу гэж ойлгодог гэж? We go to work, we go to school, Бид нар ажилдаа очино, сургуультай явна. we treat everybody nice, Тэгээ бид нар бүх хүмүүст аятайхан хандна. which we should. Мэдээж аятайхан хандах хэрэгтэй. And we can quote John За 3:16. тэгээд бүгдээрэнд нь Иохны 3:16 хэлж өгнө. That's being a light. Ингээл гэрэл болчлоо. Okay, what if Daniel would have adopted our concept of being Хэрвээ a Даниэл light? яг бидний гутлыг өмсөөд бидний гэрэл гэдэг ойлголтоор амьдрсан бол юу болох вэ? He would have walked into the government offices of Babylon, За тэгээд Бабилоны засаг захиргаа төрийн офис руу явж ороод where all the other leaders of Babylon were, the governors and the за satraps. бүх Бабилоны бүх захирагч нар суучихсан, бүх дарга нар нь бүгд суучихсан. He would have treated him nice, Бүгдээрэнд нь сайхан хандаад, илгэсэг хандаад and he would have said, guys, за нөхдөө Psalm 23 би та нарт дуулын 23-ыг хэлж өгье. 1-р эшлэл дээр says, the Lord is my shepherd. эзэн бол миний хончин. Do you know what those governors would have said when he went to pray at lunchtime? Харин захирагч нар Даниэлийг өдийг хоолныход үеэр залбирахаар явах юу гэж хэлсэн гэж? Because you know Daniel prayed every lunchtime. Даниэл өдийн цайгаараа залбирдаг байсан. If he would have been like that, Хэрвээ та тийм байсан, хэрвээ тань шиг байсан бол these governors and satraps, юу гэж хэлчихсэн гэж? they would have said, we hope this lunatic prays all afternoon. Энэ солиотой амтан энд ирэхгүйгээр тэр залбиралдаа тэнцэнэ байж байгаасаа He гэж. is so weird. Шал сонин амтан. Why did they make it a law that he couldn't pray? Яагаад залбирч болохгүй? Яагаад эзэн ханаас өөр хүн залбирч болохгүй гэдэг хууль гаргасан юм бэ? Because he's 10 times smarter than them. Яагаад He's гэвэл 10 times wiser. He's 10 times more Даниэл innovative. He's 10 times more creative. 10 дахин чадвартай, 10 дахин бүтээлч, 10 дахин сэтгэлгээтэй байсан. And they're scratching their heads. Тэгээд тэд нар толгоогоо майцсан. We've been trained by the finest scientists, leaders, and teachers in the world. Бид нар энэ дэлхий дээр байдаг хамгийн шилдэг шинжлэх ухаанч нараар, багш нараар, сургууль хүмүүжлэгч нараар хичээл заалгасан. He comes out of this little country. Гэтэл энэ нэг жижигхэн аймагаас ирсэн нөхөр Where does he get all these ideas энэ from? бүх санаа, энэ бүх мэдлэгийг хаанаас аваад байгаа юм бэ? It must be this thing called prayer. Энэ залбирлаасаа л аваад байгаа бах. Let's make a law against Тийм it. учраас залбирлын бүгдээрээ хорчий. See, listen to Jesus' words. Есүсийн үгийг сонсгоо. Let your light shine that men may see your good works that they're wrought in God. Та нарын сайн үйлсийг харахын тулд та нар гэрэлтэж амьдрах гэж Есүс хэлсэн юм. Not hear your good scriptures Та and your нарын nice actions. сайхан дурдах тэр ишлүүдийг чинь сонсоод гэж хэлээг байгааз харин та нарын сайн үйлсийг хараад тэд нар тэнгэр дэх эцгийг чинь алдаршуулах болно гэж Do you хэлсэн. see how the enemy? Go ahead, clap. Бүгдээр хамтдаа эзэн талархал өргөж алгадчихцгаая. Do you see how the enemy has so tricked us? in Харин the тэгэхээр church? дайсан биднийг яаж мэхэлсэнийг та нар одоо харав уу? We should have the best scientists, the best mathematicians, the best leaders. We should have the best of everything in society because of the grace of God on our lives. Бид нар энэ нийгэмд хамгийн шилдэг шинжлэх ухаанч нар, хамгийн шилдэг тооны ухаанч нар, хамгийн шилдэг удирдагч бизнесмэнүүд болох ёстой. Яагаад гэвэл бидний дотор эзний нэг үйлсэл байгаа учраас. A friend of mine, Миний нэг найз he was vice president of Chrysler Corporation, Chrysler гэдэг автомашины компани дид ерөнхийлөгч хийдэг. third largest automobile company in America. Америкийн 3-т жагсах хамгийн том автомашины We were үйлдвэрлэгч. having dinner one night. Тэгээд бид хоёр нэг орой хоол идсэн. He said, John, I don't think I ever shared this with you. Джон би чамтай тухай урд нь ярьж байгааг баха. Before I became vice president of Chrysler, Би Chrysler-ийн дид ерөнхийлөгч болохоос өмнө I was on the senior design team of General Motors. би General Motors гэдэг өрсөлдөгч компанийн дизайныхын багийн гишүүн байсан. That's the largest automobile company in Энэ бол America. Америкийн хамгийн том автомашины компани. He said, and that's a very elite team, the senior design team. Тэгэхээр энэ ахлах дизайны баг гэдэг бол маш тийм одоо And every өндөр year- зэрэглэлийн баг байна. They would do an analysis of how effective we were. Тэгээд нэр багийг
ямар үр бүтээмжийг хэмжих тийм тусгай шалгуур байдаг. And they would measure our effectiveness by how much money our innovations saved the company and how much our innovations Өөрөөр made хэлэх the юм бол company. тэднээс гарч байгаа тэр сэтгэлгээ, тэр санаачлага нь тухайн компанид яг тоогоор нь хичнээн долларын ашиг орлого аваачихын, хичнээн доллар хэмж чадахын гэдгийг үздэг тийм хэмжүүр байсан. He said, John, I was reading the book of Daniel. За би тэгээд Жона би Даниэл номыг уншиж That байлаа. Daniel was 10 times smarter, wiser, more innovative than all the leaders in Даниэл Babylon. бусад захирагч нараас 10 дахин ухаантай, 10 дахин бүтээлч, 10 дахин сэтгэлгээтэй байсан гэж. I threw my Bible Би down. тэгээд Библийг шийдсэн гинэ. I said, whoa, Хөөх if he can do that under the law, хэрвээ ийм харгас хэцүү хуулийн дор Даниэл ийм байж чадж байгаа юм бол I can do that under grace. би ч гэсэн нэгүслийн дор ийм хийж чадахгүй гэж юу гэж асуусан байна. So he said, I started praying Тэгээд би залбирсан. that I would be 10 times better than anyone on the entire senior design team. Тэгээд би тэр ахлах дизайн багийнхаа гишүүнээс би 10 дахин илүү бүтээж сэтгэлгээтэй байна гэж би залбирсан байна. I started asking for God for grace to Бурхан do минь that. та надад нэгүслээ өгөөч, та надад нэгүслээ өгөөч гэж би He залбирсан. said at the end of that year, Тэгээд найз маань юу гэж хэлсэн гэхээр тэр жилийн төгсгөлд the number 2 man on the entire senior design team, тэр дизайны багийг ахалж ирсэн 2 дахь номерын хүн their analysis was $35 million for him. 35 сая долларын үнэлгээтэй байсан байна. He said, do you know what my Харин cost production analysis миний was? үнэлгээ юу байсан гэж He said $350 million. 350 сая долларын үнэлгээтэй байна гэж хэлсэн байсан. He was 10 times better 10 дахин илүү. than the number 2 man. Нөгөө 2 номерын хүнээс даруй 10 дахин илүү үнэлгээтэй болсон. There's a couple that works for our ministry. They Манай work for our ministry. манай үйлчлэлд ажилладаг нэг гэр бүл байдаг. Their son was 11 years old. 11 настай хүүтэй. He heard me preaching on this. Тэгээд яг энэ талаар номлож байгааг тэр He сонссон. turns to his dad and goes, I'm going to believe God for the grace of God to be the best football player in the whole city. Хүү аав дээр очиод аава би энэ хоттой хамгийн best хөл бөмбөгч болмоор байна гэж хэлсэн. So he was in the 11 and 12-year-old league of the Тэгэхээр whole city of Colorado Springs, Хөл 500,000 people. Америк хөл бөмбөгийн 11 12 насны англилд тоглолтог хөл бөмбөгийн багт байсан тэрээр. And this young boy just starts praying for the grace of God Тэгээд бурхны нэгүслийг бурхнаас гуйж эхэлсэн байна. because he wanted to shine. Яагаад гэвэл тэр гэрэлтгийг хүссэн. At the end of that year, Тэр жилийн төгсгөлд the number 2 guy in the whole league had 7 touchdowns. за Америк хөл бөмбөгийн дөрмийг тайлбарлаж байна. Бөмбөгийг газар хатгсан үед оноо авдаг. Тэгэхээр тэр хоёр хамгийн шилдэг хоёр тамирчин 7 удаа бөмбөгийг газар хатгсан. Our employee's son had 17 Харин touchdowns. манай ажилчны тэр хүү 17 удаа бөмбөгийг газар хатгаж чадсан байна. You know what he said to his dad? Аавда юу гэж хэлсэн гэж? He said, Dad, Аваа. grace is amazing. Нэгүсэл гэдэг чинь ямар гайхамшигтай бэ гэж хэлсэн. When we shine, people get saved Бид нар гэрэлтэх үед хүмүүс аврагддаг. because they say, where do you get these ideas from? Чамд ийм санаа яаж төрдөг юм бэ гэж хүмүүс чамаас асууна. And that's when we tell them about Харин яг Jesus. тэр үед нь бид нар тэр хүмүүст Есүсийн тухай ярьж өгнө. Let me give you my story and I'll close. За би өөрийнхөө түүхийг яриад өндөрлөе. Most of you don't know this. Та нарын ихэнх нь энийг мэдэхгүй байна. My very worst subject in school was English and creative writing. Миний дунд сургуульд байхдаа дандаа муу авдаг хоёр хичээл байсан. Нэг нь англи хэл, нэг нь сэтгэлгээгээр бичих зохион бичлэг. Writing. Бичих. You think I'm kidding? Та нарыг хуурч байгаа гэж бодож байгаа бол хотлаа. Хуураагүй. We have a national exam that every student in the United States has to За take. тэгээд ингээд манай Еш шиг Ешийн шалгалтыг өгөх болсон. On the writing portion, За тэгээд зохион бичлэг дээр нь I scored 380 out of 800. 800 авах хэрэгтэй байсан чи би 380 авсан. In all of my travels around the United States, Тэгээд ингээд Америкийн эргэн тойрноор явхад I've only met one human being that scored lower than me on the writing. би олон хүмүүстэй уулзаж явхад надаас бага оноо авсан ганцхан хүнтэй би таарлцсан. So when God speaks to me in prayer in 1991 1991 онд бурхан надтай залбирлаар ярихад and says, Son, I want you to write, минийхөө чи ном бичиж эхлэе гэж хэлсэн. I laughed. Би инээс I was like, okay, God, I think you have so many kids on the earth, you're getting us confused with one another.
За гэрт их олон хүүхдүүд байгаа учраас та нэг л андуураад ах шиг байна ааваа гэж хэлсэн. You don't want me writing. Talk to my English teachers. Та миний англи хэлний багшаар бичүүлээ. Надаар битгий бичүүлээ гэж хэлсэн. But God said nothing. Харин бурхан юу ч хэлээгүй. So I did nothing. Би юу ч хийгээгүй. So 10 months later, 10 сарын дараагаар 2 women come up to me хоёр эмэгтэй над дээр ирээд from 2 different states in the United States. Америкийн хоёр өөр мужаас хоёр эмэгтэй ирсэн. Within 2 weeks of each other. 2-7 хоногийн зайтай бие And they биенээс. said the exact same words to Тэгээд me. яг тэр үгийг надад хэлсэн байна. They said, John Bevere, John Bevere, if you don't write what God is giving you to write, He's going to give the message to somebody else and you will be judged for нөхөр it. минь ээ, хэрвээ чи бурханы чамд хэлээд байгаа тэр зүйлийг бичихгүй бол бурхан тэр зүйлийг өөр хүнээр бичүүлээд чам дээр шийтгэл унах болно шүү гэж хэлсэн. When the second woman from the state of Texas said it 2 weeks after the first woman Яг from ихний Florida, эмэгтэй ирсний дараагаар 2 хоногийн дараагаар Техасаас өөр нэг эмэгтэй хурж the ирээ. fear of God hit me. Тэгээд яг тэр үед надад тэр үгийг хэлэхэд And I бурханы I бурханаас better write. эмээхгүй над дээр унсан. Би бичих So you хэрэгтэй know what I байна. did? Тэгээд яасан гэж I got a piece of paper би нэг цаас аваад and I wrote contract on Bi- the top of the paper. би цаасныхаа хамгийн дээд талд нь гэрээ гэж бичсэн. I wrote a contract with God. Би бурхантай I'm not байгуулах гэрээгээ үзгэлсэн. I said, God, I think you're making a huge mistake. Тэгээ ингэж ихэлсэн миний гэрээ. Бурхан та Asking me маш to write. том алдаа гаргаж байгаа юм шиг байна. I can't write. Би бээр бичиж чадахгүй. So I need grace. Тийм учраас надад нэгүслээ хайрлаач. And I put a line down at the bottom of the paper Тэгээ доод талд нь ягаав нөгөө гар үсэг зурх зураас байдаг шүү дээ. and I Тэрэн signed дээр it. би гар үсгээ зурсан. And now, years later, Олон жил өнгөрсний дараагаар the books are international bestsellers. олон улсын бестселлерүүд болсон номнууд There is over 10 million of them 10 сая хувь хэвлэгдсэн. in 93 different languages. 93 хэл дээр I орчуулагдсан. have been told by countries that Олон- sell our books. Олон газруудад, олон улсуудад Your books have been in the top 10 in the last 2-3 years in Korea. өнгөрсөн 2-3 жилийн туршид таны ном чинь хамгийн топ 10 номын жагсаалтанд I could go жагссан гэж. on and on and on and on. Гэх мэдчлэн. God's grace on my life was to preach and write. Бурхны миний амьдралд өгсөн тэр нэгүсэл болвол бичих, номлох хоёр. If I didn't write that contract Хэрвээ би тэр гэрээг бичээгүй бол, and I didn't ask for God's grace, хэрвээ би Бурханаас нэгүслийг асууж гуугаагүй бол, we wouldn't have had this conference tonight. өнөөдөр энэ конференц болохгүйсэн. You would have never heard of me. Та нар миний тухай хизээ сонсохгүй You байсан. would have heard of a guy probably named Steve, Стив гэдэг нэртэй хүний тухай сонсох байсан байх. because God would have given all the messages to Яагаад гэвэл Steve. Джон дөгөх ёстой тэр мессежийг Стивд бурхан өгөх байсан юм аа. Paul said, I have labored more than all the other apostles. Паул хэлэхдээ би бусад элч нараас илүү шаргуу хөдөлмөрлсөн. But it wasn't me, it was the grace of God in me. Гэхдээ би энэ бүхнийг миний дотор орших бурхны нэгүслэр л гүйцэлдүүлсэ гэж хэлсэн. And then he writes this. Тэгээ дараа нь цааш нь үргэлжлүүлээд He said, not many mighty are called, олон хүмүүс дуудагддаг. not many strong, Олон хүчтэй not хүмүүс, many noble, олон эрх мэдэлтэй not хүмүүс, many wise. олон хүмүүс, Why? Because the mighty, the noble, the strong, and the wise will depend on their own олон abilities. ухаантай хүмүүс дуудагддаг боловч тэднэрт бурхны нэгүсэл байдаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс өөрсдийнхөө хүч чадал, оюун ухаанд дулдагддаг. But Paul was one of the noble and the wise men Харин Паул бол өмнө нь ухаантай бас мундаг хүн байсан. who said, I count it all garbage Харин тэр бүхнийгээ Паул энэ бол миний хувьд одоо because I want хэрэггүй the resurrection хогноос power болсон. of his Яагаад grace. гэвэл одоо миний дотор Христийн дахин амьлалтын хүч чадал байна гэж хэлсэн байна. I don't care where you were born.
Таны хаан төрсөн чи надад I хамаагүй. don't care who your father is, Tаны эцэг чи ямар хүн Who гэдгийг your надад mother хамаагүй. is, Таны хайртай хүн чи ямар хүн how байна. much education you Ямар have or боловсролтой байгаа don't чи have, хамаагүй. Ямар сургууль явсан чи хамаагүй. where you live, Хаана амьдардаг чи хамаагүй. what providence you come from, Таны ямар аймагаас ирсэн чи хамаагүй. the grace of God Харин Бурхны нэгүүлсэл бол will cause you to shine таныг гэрэлтүүлэх болно. in the world of influence. Таны нийгэмд, таны God эргэн has тойрны called you нийгэмд to. Бурхны гэрэл болон амьдрахад Бурхны нэгүүлсэл танд өгөгдөх болно. This is how we are going to change Ингэж бид нар өөрчлөгдөх Mongolia. болно. Бид нар Бурхны нэгүүлслээр л өөрчлөгддгөө. I'm going to end it with this. Би одоо нэг зүйл хэлээд Man, дуусгая. I don't even want to end it. I'm enjoying you all Би so үнэхээр much. дуусгамааргүй байна л та. Сайхан байна да. Don't want to get on the plane tomorrow. I'm Маргааш enjoying you all онгоцтой so much. суумааргүй байна бүр. I'm going to miss you. Та нарыг санана шүү дээ. I would love to come back. Би дахиж ирмээр байна. But all right, hold on. За байж. So Jesus tells his disciples, hey guys, I want to pray. Есүс өөрийнхөө дагалдагч нарт ингэж So at хэлсэн. 6 o'clock at night, Өглөө би босоод залбирна гэж хэлсэн. he tells them to get in the boat and go to the other side of the Би sea. залбирна харин та нар завиндаа суугаад нуурын нөгөө эрэг дээр очижээ. But as they leave, a bad storm comes blowing against them. Харин өнөөх дагалдагч нарыг завиндаа суугаад явж явах үед маш хүчтэй шуурга болсон. And not only is the wind against them, Зөвхөн салхи тэдрийн эсрэг the waves are against them. тэдрийн салхи тэдрийн өөдөө салхилаа зогсохгүй бас давлгаа тэдрийг давлгаалж ирсэн. And do you know the Bible says Библиэлд юу гэж байдаг гэж 9 hours later, 9 цагийн дараа they're still straining at rowing. нөгөө нуурын эрэгт очиж чадлагүй давлгаатай тэмцэлтсээр сэлүүрцээр байсан. For 9 hours, they've been 9 цагийн fighting the туршид. wind and the waves. 9 цагийн туршид тэд салхи сөрөн явж чадаагүй. At 3 o'clock in the morning, Үүрийн 3 цагт Jesus comes walking on the water. Есүс усан дээгүүр алхаад And in Mark's Gospel, the 6th chapter, Маркийн 6 дугаар бүлэг дээр it says this. ингэж хэлсэн байдаг. He intended to pass them by. Тэдний хажуугаар өнгөрөн явах гэж байлаа гэсэн. But they cried out. Харин тэд нар хашгирсан. And when they cried out for him, Тэд нар Есүсийг дуудан хашгирахад grace got in the boat. нэгүүлсэл завь руу алхаж орсон. And when grace got in the boat, Нэгүүлсэл завь руу алхаж ороход they were immediately to the other side. тэд нар аль хэдийнэ нуурын нөгөө эрэгт гарсан байна. Jesus told them to get Jesus- in that boat. Тэд нарт энэ завин дээр хэлэхдээ They were straining when they were doing it in their own ability. өөрсдөө хүч чадлаар тэд нар тэмцэж сэлүүрдэж байсан учраас ядарч зүдэрч туйлдсан But байсан. when grace got in the boat, Харин нэгүүлсэл завь руу алхаж орох тэр мөчөд okay, are you singing this? ойлгож байна уу? Okay, so here you are, you're pastoring a church. За тэгэхээр та одоо ингээд сүмийн You're, сулааны you're, пастор. you're working as a businesswoman. Та магадгүй бизнес эрхэлдэг эмэгтэй. You're in the medical field. Та эрүүл мэндийн салбарт You're ажилладаг. doing exactly what Jesus told you to do. Танд яг Есүсийн хэлсэн тэр зүйлийг л та хийж And байгаа. you're straining at being a pastor. Тэгээд та яста пастор байх гал, сайн пастор байх гал хичээгээд The байдаг. wind and the waves are Зүтгээд байдаг. against you. Амьдралын шуурга таныг You're балбаад байдаг, straining нүдээд in байдаг. that medical Та field. сэлүүрдээд байдаг. The wind and the waves are against you. Таныг шуурга балбсан хэвээрэл байдаг. And every day, Өдөр болгон Jesus comes walking by Есүс таны хажуугаар яваад and байна. he intends to pass you by. Таны хажуугаар явах гэж байна. But now you're going to be smart Харин та одоо өнөөдрөөс эхлээд ухаан ороорой. because you're going to cry out Яагаад гэвэл та Есүсийг дуудан хашгирах болно. and grace is going to get in Таныг your дуудан хашгирах boat. юм бол таны завь руу нэгүүлсэл алхан орж ирнэ. Woo! You're getting it. You're getting it. Ойлгоцсон You're байна тийм. getting it. Та нар ойлгоцсон байна. Ойлгоцсон байна та нар. You're getting it. Ойлгоцсон байна. Getting it. You're getting it. You're getting it. You're getting it. Та нар ойлгож байна.
I'm telling you. The Spirit of God, Бурхны сүнс, Spirit of grace Бурхны is нэгүүлсэл coming on people right өнөөдөр now хүмүүсийн дээр бууж байна. Яг одоо бууж байна. because they're crying out. Та нар хашгирсан учраас, They're crying та нар out. дуудсан учраас, They're crying та нар out. дуудсан учраас And grace is about to get in the Бурхны boat. нэгүүлсэл танай завируучи орж ирлээ. Hey, Ой, I have lived and been in ministry without grace. би урд нь нэгүүлсэлгүйгээр амьдрч үтсэн, нэгүүлсгүйгээр үйлчилж үтсэн. It was such a struggle. Миний хувьд хамгийн бохиндмар зүйл But тэр үе then багц. I discovered grace. Харин би нэгүүлслийг нээж олоод Oh, listen, the wars got bigger when I discovered grace. хараа сонсчээ. Намайг нэгүүлслийг нээж олоход дэлхий улам бүр том болсон. The bigger the battle, Мэдээж тэмцэл улам том the болсон. bigger the victory. Гэхдээ тэмцэл том болохын хэрээр ялалт бас том болдгоо. Hallelujah. Wow. Okay, some of you are already getting this. За та нар ойлгоцсон байна. Ойлгоцсон байна. Do you know the Holy Spirit is called the Spirit of grace in the New Testament? Яагаад шинэ гэрэн дээр ариун сүнсийг нэгүүлслийн сүнс гэж нэрлэдгийг мэдхүү. You're already getting this. Та нар ойлгож байгаа шүү дээ. Тийм ээ одоо аль хэдийн ойлгоцсон. Jesus said, ask the Father Ааваас асуу гэж Есүс хэлсэн. to give you his Spirit. Өөрийнхөө сүнсийг өгөөч гэж гуй гэж хэлсэн. He's not going to give you a serpent. Та нарт тэр хилэнц торхоо өгөхгүй гэж хэлсэн. You're sitting here, you're clapping, you're crying out. Та нар Why? хашгирч जैन, та нар алга ташиж जैन. Та нарыг You're like, ойлгоцсон. Holy Spirit, I got it. I Та нар got ойлгоцсон it. байна. Ариун сүнсээ би ойлгочлоо. Би авчлаа. Би авчлаа. Би ойлгоцсон. 10 times. 10 дахин. 10 times 10 wiser. дахин. 10 дахин. 10 times smarter. 10 дахин ухаалаг. 10 times 10 more дахин productive. бүтээч. 10 дахин 10 сэтгэлгээтэй. times more innovative. 10 дахин бүтээч. 10 times wiser. 10 дахин илүү мэргэн. 10 times. 10 дахин. Wait a minute. We're under the new covenant. Ой. Байж гараа. Don't limit it to 10. 10-аас I битгий. think Jesus talked Араас about идэхгүй something ш. called Араас 30, өчөө илүү гарна. 60, and 100. 100 дахин илүү зүйлийг Есүс өгч чаднаа. I have such a vision. And I'm telling you, this vision's from heaven. Тэнгэрээс надад нэгэн илэрхийлэлт үзэгдэл өгөгдсөн байна. I see the Christian businessmen and businesswomen becoming the most successful businessmen and women in this nation. Энэ үндэстэн дотор итгэгч бизнес эмэгтэй эрэгтэйчүүд энэ үндэстний хамгийн амжилттай бизнесмэнүүд болох болно. I see medical and professions, medical and scientific people coming up with great new discoveries that other nations are going to use. Шинжлэх ухааны хүмүүс эрүүл мэндийн салбарт өөр бусад үндэстнүүдэд байхгүй тийм шин нээлт бүтээлүүд энэ үндэснээс гарахыг би харж байна. I see the greatest professors and teachers in this nation being Christians. Энэ үндэстнүүдээс төрж гарах хамгийн шилдэг багш, хамгийн шилдэг сургууль хүмүүжүүлэгчид, хамгийн шилдэг профессорууд итгэгч нар байх болно. I see Christians in parliament. Би итгэгч нарыг их хурд орсныг харж байна. I see Christians in parliament Би итгэгчдийг их хурд орсноор нь харж байна. steering this nation in godliness. Энэ улсыг бурханлаг замаар удирдан манлайлах жолоодогч нарыг би харж байна.
I see a Mongolia. I see a Mongolia that is creative, innovative, with the finest arts. I see a Mongolia with scientific discoveries, with peaceful communities. Соёл урлагийн салбарт, шинжлэх ухааны салбарт хамгийн шилдэг нээлт бас соёл урлагийн бүтээлүүдийг гаргах тийм Монголын итгэгчдийг би харж байна. Christians in leadership. Удирдлага манлайлалд итгэгчнэр орох болно. How many of you see it? Let me see your hands. Харж байгаа хүмүүс байна уу? Яг ийм үзэгдлийг харж байгаа хүмүүс байна гараар. Ийм үзэгдлийг харж байна уу? I see a Mongolia with large churches, not small churches. Монголчуудын дунд маш том чуулганууд, жижигхэн биш, том чуулганууд барьж байгуулагдах болно. I see a prosperous Mongolia because Jesus will be Lord of this nation. Есүс Христ энэ үндэстний их эзэн болох учраас би хөгжин дэвшсэн Монгол орныг үзэгдэлтэй харж байна. Blessed is the nation whose God is the Lord. Бурхныг өөрийнхөө бурхан болгосон ард түмний дээр юрөөл оршдог юм аа. I see Mongolia as a blessed nation. Юрөөгдсөн улс бол Монгол болохыг би харж байна. I see more than 10% by 2020. 2020 он гэхэд 10%-аас илүү итгэгчнэр болохыг би харж байна. So Father, in the name of Jesus, Аваа Есүс Христийн нэрээр we have spoken it tonight. өнөөдөр би тунхаглаж байна. We have affirmed it in one accord by Өнөөдөр saying бид нар yes and нэгэн amen. хоолоогоор бид нар нэгэн итгэлээр амен гэж тунхаглаж байна. So let it be done in the name of Jesus. Бид нарыг Есүс Христийн нэрээр явахад Now lift your hands up. бүгдээ хамтдаа гараа өргөцгөөе. Lift your hands up. Бүгдээ тэнгэрүүд гараа сунгая. The presence of the Lord is here. Эзний оршихуй энд байна. The Spirit of grace is upon you. Нэгүслийн сүнс бидэнтэй хамт байна. We are told to come boldly Бид нар таны өмнө зоригтойгоор ирээрэй гэж бид нар хэлсэн. to the throne of grace. Бид нар нэгүслийн хаан ширээ рүү зоригтойгоор дөхөж очно. To obtain grace Бид нар танаас нэгүслийг хүлээж аавна. in a time of need. Хэрэгцээтэй үед It is a time of need in Mongolia. өнөөдөр Монголын хувьд маш хэрэгцээтэй үе цаг үе ирсэн байна. It is a time of need in your world of influence. Чиний нөлөөллийн хүрээнд чинь хэрэгцээтэй цаг мөч ирсэн байна. We're going to boldly ask for the Тийм grace of учраас өнөөдөр God. бүгдээрээ зоригтойгоор нэгүслийн сэнтий рүү дөхөж очоод We're going to boldly ask for the бид grace нар of God. зоригтойгоор Бурханаас түүний нэгүслийг асуун гуйцгаая. Are you ready? Та нар бэлэн үү? Are you ready? Та нар бэлэн үү? We're not going to ask quietly. Бид нар аяахан асуухгүй. We're going to ask boldly. Бид нар зоригтойгоор асуух болно. Mongolians are not going to be quiet Монголчууд бол anymore. чимээгүй улсууд биш ээ. That was weak. Чимээгүй I улсууд биш said ээ. Би дахиад хэлье. Mongolians are not going to be quiet Монголчууд anymore. дахиж чимээгүй байж чадахгүй гэж хэлсэн. We're going to be warriors for Бид Jesus. нар Есүсийн дайчид байх болно. We're going to have a war cry. Бид нар And the devil is going to flee. муу ерэн сүнс бидрээс айж зуглах болно. Are you ready? Та нар бэлэн үү? Father, in the name of Jesus. Аваа Есүс Христийн нэрээр Okay, cry out. Cry out. бүр чангаар хашгирцгаая бүгдээрээ. Үнэн сэтгэлээс Hold on. бүгдээрээ бурханд хашгирцгаая. Repeat these words and cry them out. Харин намайг дагаж Father, хэлэхдээ чангаар хашгирч хэлээрэй. Father, in the name of Jesus. Аваа Есүс Христийн нэрээр There is a need in my world of influence. миний нөлөөллийг хүрээнд хэрэгтэй байна.
So I come boldly to your throne. Таны хаан ширээний өмнө би зоригтойгоор ирж байна. I need your grace. Нэгүслээ та надад хайрлаач. I need your grace to Нэгүслээ. rule in life. Та надад энэ амьдралын дотор захирахад надад өгөөч. I need your grace to distinguish myself. Би өөрийгөө ялгахын тулд та надад нэгүслийг өгөөч. I need your grace to distinguish myself for the glory of Jesus. Би Есүсийн алдрын төлөө бусдаас ялгархын тулд та надад нэгүслээ өгөөч. Ялгархын тулд та надад нэгүслээ өгөөч. I want to be 10 times wiser. Би 10 дахин илүү ухаантай баймаар байна. 10 times more innovative. 10 дахин илүү сэтгэн бодогч бай. 10 times more creative. 10 дахин илүү шинийг санаачлагч бай. 10 times more prosperous. 10 дахин илүү дэвчин дээшлэхийг хүсэж байна. I'm asking this Би танаас гуйж байна. for one reason, Нэг л шалтгааны төлөө. to bring glory to Jesus. Есүс Христэд алдрыг өргөн амьдрахын төлөө. And to build your everlasting kingdom. Таны мөнхийн хаанчлалын ажлыг хийхийн төлөө. I receive it now. Би одоо танаас хүлээн авч байна. In Jesus' name. Есүсийн нэрээр. Now shout. Бүгдээрээ хашгирцгаая чангаар эзэн. Shout. 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 Хашгирцгаая бүгдээрээ хашгираарай. Shout. 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 Хашгираа, 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 хашгираа. Shout. 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 No! Shout. Хашгираа бүгдээрээ. Shout. 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 Now give him praise. Бүгдээрээ эзнийг Give him магтъя. praise. Бүгдээрээ чангараад Give him ташцгаая эзэн. praise. Бүгдээрээ Give эзнийг him магтцгаая, praise. чангараад Give him ташцгаая. praise. Бүгдээрээ магтцгаая, эзнийг магтъя. Халелуя! Hallelujah. Hallelujah. All right. What happened when Israel shouted? Израиль юу болсон гэж? When Israel shouted, Израильчууд хашгирах үед the walls came falling down. Иерихо хотын хан нуруу унсан. Come on! I'll tell you what I saw. Би нэг зүйл хэлье. Walls were falling down in your worlds Та нарын ертөнцид хан хэрэмнүүд нурж унж байна. that have kept your church small. Та нарын сүмийг жижиг байлгаж ирсэн тэр ханнууд одоо нурж байна. Walls that have kept your businesses from flourishing. Бизнес чинь өсөн дэвчгэд цаад болж ирсэн хан хэрэмүүд нурсан.
Walls that have kept your people in your cities from being saved. Танай хотын иргэдийг аврахаас хамгаалж исэн тэр хан хэрмүүд одоо нурж унсан. It's a new day in Mongolia. Шинэ өдөр ихэллээ Монгол шинэ өдөр ихэллээ. Шинэ өдөр ихэллээ. It's a new day. Шинэ өдөр It's a ихэллээ. new day. Шинэ өдөр It's a new ихэллээ. day. Шинэ өдөр It's a шинэ new өдөр day. шинэ өдөр шинэ It's a өдөр шинэ new өдөр day. шинэ өдөр. It's a new Шинэ day. өдөр It's ихэллээ. a new day. It's a new day. It's a new day. The new Шинэ day. өдөр шинэ өдөр шинэ өдөр ихэллээ. Шинэ өдөр. Энэ бол шинэ өдөр. Монголын шинэ өдөр. Father, Аваа. fill us to overflowing with your spirit. Та өөрийнхөө сүнсээр бидийг бялхан дүүргэж өгөөч. Fill us. Бидийг дүүргэж өгөөч. Fill us Дүүргэж, afresh. бялхуулаач, Fresh. шинжлээч, Fresh oil. шинжлээч, Fresh anointing. шинжлээч, Fresh шин outpouring. тослогоогоор тослооч. In Jesus' name. Есүсийн нэрээр. Thank you. Thank you. Баярлалаа танд Есүс. Thank you. Танд баярлалаа Есүс. Thank you. Баярлалаа Есүс. Thank you. Баярлалаа Есүс. Thank you. Баярлалаа Есүс. Thank you. Баярлалаа. Thank you. Баярлалаа. Thank you. Баярлалаа. Hey. Hallelujah. Jesus. Oh, Jesus, 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 Jesus. Oh! Jesus. Woo! Jesus. 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 Танд баярлалаа гэцээ. Таавал эзэмшиг бүтээч. Таавал шийдэж. Таавал өөрчлөж эзэн. Халелуя. Есүс та хам хэрэглэж Give him praise one more time. бүгд эзэн дахиад чангараад ташцгаая. Түүнийг магтцгаая. Well, you all have been the fulfillment of my dream. Whoever thought when I was a young man studying geography and had the desire to one day go to Mongolia, Би дээр үе танад хэлж ирсэн би залуу байхдаа газар зүйн хичээл дээрээс Монгол гэдэг улсыг олж анх мэдэж аваад энэ улсад хизээ нэгэн цагт очих юмсан гэж мөрөөдж байсан гэж. little boy in a town of 2,500 people, 2500 хүнтэй жижигхэн хотын нэгэн жижигхэн хүү би. that God would let me be a part of this historic event. Бурхны тааллаар энэ гайхамшигтай түүх бүтээлцэх энэхүү үйл явдлын нэг хэсэг гэрчин болоод энэ зогсож байна. Don't you dare walk out of here. Hey, don't you dare walk out of here talking about John Bevere and Lisa Bevere. You walk out of here and you tell what Jesus has done. Та нар эндээс гарахдаа Джон, Лиза Бивер гэдэг нэрийг бити дуртаараа харин Есүс гэдэг нэрийг илүү яриарай. Amen. Амен. Амен. If you're in here tonight, Өнөөдөр та and you don't know Jesus, хэрвээ амьдралд чинь Есүс you байхгүй say, I want to give my life to Jesus. амьдралд чи хэрвээ Есүс хараахан байхгүй Hey, бол
Би анхудаага Есүст амьдралаа өгмөр гэж бодож байгаа You бол. can never, ever Урд нь have a relationship with your Creator unless you do it through Jesus Christ, His only ямар ч Son. харилцаагүй байсан тийм хүн байгаа бол If you just say, I want to give my life to Him, put your hand би up яг in the air right now. би яг өнөөдөр анхудаага Есүсийг Put your амьдралдаа hands оруулж up right оруулмаар гэж now. бодож Say, I байгаа. wanna Тийм give хүн my байгаа life to гараа him. өргөрөө. Тийм хүн байгаа гараа өргөрөө. I want you to say this. Би Есүст итгэмээр байна гэж бодож Say байгаа. this. Намайг дагаад хэлээрэй. Let's all say this. Намайг дагаад хэлээрэй. Тийм хүмүүс. God the Father. Бурхан эцэг. Say this. God the Father. Намайг дагаад хэлээрэй. Бурхан эцэг. This night, Өнөө шөнө September 24th, 9 сарын 24-ний өдөр I repent of living for myself би өөрийнхөө хуучин амьдралаас эргэж and I give my life to the Lordship of Би Jesus. Есүс Христийг өөрийн эзэн болгон хүлээн авч байна. Jesus Christ, Есүс Христ you are now my master. та бол одоо миний My эзэн Savior. болсон, миний аврагч болсон. I belong to you. Би одоо таних болсон. I am a child of God. Би Бурханы хүүхэд болсон. In Jesus' name. Есүсийн нэрээр. In Jesus' name. Есүсийн нэрээр. I love you all. I love you so much. Би та бүхэнд бүгдээрэнд чинь хайртай. You're in my heart. Та нар миний зүрх сэтгэлд You're in хадгалагдсан. Lisa's heart. Та нар Лисагийн зүрх You're сэтгэлд in Colin and байгаа. Melissa's Та нар heart. Colin, Melissa хоёрын зүрх сэтгэлд байгаа. You're in my son's heart. Миний хүүгийн зүрх сэтгэлд You're та in нар Rob's үлдсэн. heart. Робийн зүрх сэтгэлд та нар You're in үлдсэн. Vanessa's Та нар heart. Ванессагийн зүрх сэтгэлд үлдсэн. We're family, baby. Бид нар бүгдээ одоо гэр бүл. God bless you. Та нарыг Бурхан ивэг болтугай. Та Джон Лиза хоёрын бусад хүчирхэг сургаалыг хүлээн авмаар байна уу? Та болоо таны таньдаг мэддэг хүмүүс англиас өөр хэлээр ярьдаг бол Cloud Library.org хаягаар зочилно. Хэлээ сонгоно уу? Дараах сангаас материалаа сонгоно уу? Цахим ном, видео хичээл, аудио ном, сургаал, ТV шоу, Библи зэргийг Cloud Library.org хаягаас хүлээн авах нь.